Тэнгэр заяат агуу их өвгдээцийн удам болсон Монгол түмэн сайхан амарч байна уу? Соён гэгэрүүлэгч телевизээс бэлтгэн хүргэдэг баах хуралдаа Эрдмийн жуулганы 142 дахь дугаар эхэлж байна. За, нэг л мэтгэд бид 140 гаруй дугаараар та бүхнийг урьж энэ цагийн соён гэгэрүүлэгчид, эрдэмтэн мэргэд, оюунтай төрсэн олон сайхан улсууд Монголынхаа төлөө түүх, өв соёл, уламжлалынхаа төлөө гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийг өрн оролцуулж баах хуралдаа Эрдмийн жуулган маань он жил өнгөрөх тусам улмал өтгөрсөөрөө авлаа. Ингээд бид өнөөдөр та бүхэнд соён гэгэрүүлэх үндсэн үүргийнхээ дагуу магадгүй энэ соёл гэгэрлийн ажлын томоохон орон зайг эзлэх ёстой нэгэн чухал сэдвээр хуралдаагаа өргөх гэж байна. Баах хуралдаа Эрдмийн чуулганы 142 дахь дугаарын сэдэв бол Боддын гүн ухааны соён гэгэрүүлэх үүрэг. Хүн төрлөختөн эдүгээ хүртэл нэг талд шинжлэх ухаан, нөгөө талд шашинтай хамт урагшлан дөтөлцөөр 21-р зуунтай бид хэдийнэ золгоод байна. Магадгүй хизээч уулзахгүй юм шиг явж ирсэн. Энэ л хоёр зүйл өнөөдөр яг л хүн төрлөختний эгзэгтэй акшн дээр огтлцож шинжлэх ухаанд гүйцээж чадаагүй зүйлийг бурхны шашнын цааш нь үргэлжлүүлж, бурхны шашнаар бас хэлж боломгүй нарийн ширийн зүйлсийн шинжлэх ухаан өхөн авах магадгүй арга үйлгийн уулзурчулж мэдэх ийм цаг хугацаа тохиож байгаа учраас та бүхэнд бурхны шашны гайхамшигтай огшим олон мянган жилийн уламжлалыг түүх зөвхөн та бүхэнтэй ярих болно. За ингээд өнөөдөр манай баах хуралдаа Эрдмийн чуулганы 142 дахь дугаарын зочин бол Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Өлзий бадруулагч Шийдийн тэргүүн Бурханч лам галхүүгийн Пүр Батгай байгаа. Ингээд олон мянган үзэгчтэйхээ өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ Боддын гүн ухааны соён гэгэрүүлэх үүргийн тухай ярих гэж байна. Хамгийн эхлээл асуух асуулт бол ер нь яг англи дээр ингээ enlightenment гэл хайгаал оронгууд л ерөөсөө Google дээр бол дандаа л ингээл далайн өгшийн зураг бурхны шашны л одоо мэдээлэлүүд шууд өөрөөл гараад ирж байгаа. Тэгэхээр одоо баруунд энэ үг бол энэ соён гэгэрүүлэх гэдэг бол яалтчгүй энэ Боддын гүн ухаантай бол холбоотой болоод ирчихжээ. Тэгэхээр ер нь бол энэ бурхны шашны хүн төрлөختөнтэй одоо танилцсаж ижилсэн уламжлал тэр дундаа монголчуудын энийг одоо танаа мэдсэн он жилүүдийг яг хэдийн үеэс нь хийж үзэж байна. За, ер нь бол юу штэ. Бидний энэ ертөнц бол энд оршин тогтноод хугацаанд мянган бурхан залрах одоо ийм ишиг үзүүлсэн байгаа. За. Тэгээ энэ мянган бурханаас бол дөрөвт бурхан нь бол одоо бидний энэ ял төгс нөхцөн шагжаан шатагч бурханы энэ үе юм. Бурхан багш бол одоогоос 2500 жилийн өмнө хорвоод мэндэлсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг ахаад үүний цаана 996 бурхан залрах нь байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ их одоо бурхан багш өөрийнхөө шашныг бол 5000 жил ажилласан тий. Ингээ ямар ч байсан бид нар бол бурханы одоо шашныхаа тэн хагас руу нэлээх төтөлж штэ тий. Тэгэхээр энэ бүгдийг ингээд бодоод үзэхээр зэрэг манай монголчууд бидний өвгдөөц бол баг хүнүү сүнүүгийнхэн үеэс л манай эрдний одоо өмнөх гэхүү да тийм ээ 8 дугаар зуунаас ахуулаад тэгэл бурханы шашинтай уулзсан учирсан гэл одоо заваа багшийн одоо хорч хонжин эднүст айлдал байж л байгаа тий. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг бид нар бүгдийг одоо ингээд үзэх юм бол бидний өвгдөөц бол бурханы шашны өнөх эртний түүхтэд харгаж л байгаа биз дээ. Тэгээ 13 дугаар зуунаас хойш бол бас монголчууд их Монгол улсыг байгуулах энэ үед бурханы шашин бол их Монгол улсын үеийн одоо ертөнцийг үзэх одоо оюун санааных нь хамгийн гол хэмжүүр болж одоо явсан. Тэгээ 14 дугаар зуунд хүртэл дахин монголчууд одоо энэ Богдломзон ховын одоо энэ шашныг дахин залж ингээ бас асар их одоо зүйлсийг бүтээсэн ийм л арт юм шүү дээ. Лэгдэн годох тааны үед бол бурханы бүх зарлиг ганжуур данжуурын их цомрлогуудыг бүрэн дүүрэн хилэн дээр хөрвүүлэн дууссан ийм л юм байгаа тий. Бүгдээрээ мэдэн дээ монголчууд нэг. Бурхан багш ер нь бол бурхан бол өөрөө хүн байсан гэдгийг өөрийн биеэрийн цэнгэрхэн дэлхийд морилсон бурхан боддоо бол харууллаа. Гэтэл тэр цагт бол бурхан гэдгийг бол хүн байжээ гэж бидний өвгдөөдс олон одоо үед амьдсан элэр балар цагийн одоо хүмүүс бол бодож байж. Гэтэл өнөөдөр бол бурхан гингүүт бол ойлголт төсөөр болжээ. Яагаад гэвэл энэ чанад ертөнцид биднийг харж байгаа нэг юм хүч ч юм уу биднийг аврал эренгүүт л шууд одоо ивэж өөдөн татах нэг далдын юм эсвэл ингээд залаа тавьсан ин алтадсан олон цэнгэрхэн дэлхийг одоо хэрэгжүүлсэн том бурхтуудыг бол бурхан гэж үзэж байна. Нэг хүн төрлөختний энэ бурханыг үзэх ялгаа бол их өөр болчих. Тэгэхээр бурханы шашинд ер нь бол тэр дундаа монголчуудын бэлэг ухаанд энэ бурхан гэдгийг ер нь одоо юутай холбож юуг одоо бурхан гэж тайлбарлаж байгаа юм бэ? Тийм ээ тийм. Ер нь бол юу штэ.
бид бурхныг бол ойлгохдоо бол гэгэрсэн, ариуссан гэдэг утгуудаар нь бид нар ихэвчлэн тайлбарлаж байгаа. Тэгэхээр ерөөсөө хүмүүс бид нарын хөгжлийн одоо оргил хүн болсны хувьд бид ямар болох ёстой хүнийг хөгжүүлэх юм бол тэр одоо бэлэг бэлгийн чандад хүрэх юм бол хүн яаж ариусаж хувьсан өөрчлөгдөж өөрийнхөө хөгжлийн оргилд хүрдгийг бол бид бурханаар томьёолж ойлгодог л байхгүй юу тий. Тэгэхээр бурханыг бол бид нар томьёолохдоо бол сэтгэлийн бүх гимэн дарсан эрдэм болгоныг өөртөө бүрдүүлж чадсан сэтгэлийн тийм нэгэн сэтгэл хаа байна. Түүнийг бид бурхан гэж томьёолдог юм тий. Бурхан бүгдийн томьёолсоо л энэ. Маш олон 100 мянган бурхтуудын дүр хөрөг байдаг л та тий. Тэгэхээр бурхан бол тийм их олон болчиход байгаа юм биш л тий. Ерөнхий чанар нь бол саний нэг хэлдэг. Харин зөвхөн хүмүүс бид нарын одоо авьяас, үлийн үр, сонирхол энэ бүгдүүд янз янз учраас хүн болгон туслах гэж л янз бүрийн дүрээр одоо хуйлж амьтны тусыг үлдчихл байгаа. Одоо хэлбэр юм л да. Энэ бол тэр бурханы хайр инэрлийн хувилгаанаар ойлгож болно шүү дээ. Өвдсөн зовсон хүнд нь одоо манлах наалч байдаг юм уу те. Ядарсаад үгэрсэн улсуудыг намсраа бурханы дүрээр авран ивэх гэж юм уу гэх мэт ингээд янз бүрээр байж байгаа юм. Хүмүүс бид нар бол өөрсдөө бол бурхан биш хүн шүү дээ тий. Энэ маань бол бид сэтгэлийн гимээсэн одоо салж чадаагүй. Одоо уур, дачаал тийм ээ мунхаг 84 мянган муу сэтгэлийн одоо энэ хүлээсэнд бид баригдсан учраас бид үхдэг, төрдөг, өтөлдөг. Гэхдээ хүн болох буйны хураасан үгээр энэ биеийг аваад байж байгаа юм гэж. Тэгэхээр зэрэг хүн битгий хэл амьтаа болгон бурхан болж болно, албатай гэдээ айлтсан байгаа юм. Тэгэхээр хүмүүс бид нарын одоо энэ хорчлонд хүлэгдэж байгаа, энэ зовлонд одоо хүлэгдэж байгаа шалтгаан нь бол сэтгэлийн мууг юм учраас бурхан үүнийг бол маш сайн уншлан тогтоогоод муу сэтгэлийн гимээ эрдэмд нь урвуулж, хуургах, харамыг нь өгдөгт нь, мунхгийг нь толмит бэлгүүнд нь урвуулах энэ одоо зам мөрийг бурхан зааж өгсөн. Хэрвээ бид энэ зам заасан зам мөрөөр нь бид замнах юм бол хүн бол сэтгэлийн бүх гимээн дарж эрдэм болгоныг олж ариус гэгэрлийн оргил буюу хүний хөгжлийн эц төвд нь хүрч орчлонгийн хүлээснээс ангижрам түгээмэл их агуу чанарт тийм ээ мөнхийн амар амгалан мөнхийн их эрх чөлөөлөлт энд хүрч болох юмаа гэдгийг л өөрийнхөө одоо сургаал номоор заасан байгаа. Тийм учраас одоо хувь нэгэн хүнийг сэтгэлийн бүх одоо 84 мянган гимэн эрдэмд нь урвуулах ийм л арга зааж өгсөн. Энэ бурхан багшийн сургаал, зарлиг 84 мянган номын цогц гэж хэлж байгаа нь шүү. Тэгэхээр одоо бид бол хүн өөрийнх нь бэлэг чанараа ойлгоод бурхан гэдгийг бид ойлгоо тийм ээ. Бурханы заасан сургаал нь ийм зүйл байдаг юм аа л гэж. Энийг л бид айслал ойлгочих юм бол энэ бол одоо ингээд болж байгаа юм. Үнэхээр одоо хүн соён гэгэрч болдгол юм бол тийм ээ. Соён гэгэрлийг хамгийн одоо хүнийг одоо зөв хөгжилд нь төгс хөгжилд нь аваачих. Энэ арга зам бол бурханы сургаал түүнийг үлгэрлэн үзүүлсэн учраас бид энийг хүндлэн дээдлж байгаа. Ийм л учиртай. За баярлалаа. Тэгэхээр гэгэрсэн сайхан сэтгэл зөв сэтгэлтэй байна гэдэг бол өөрөө бурханыг хоршоох сав өөрөө бол бурхан байх тэр нягууртай гэж бурханы шашинд бол үздэг байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ шашны үүрэг ер нь ямар байх хэвтэй юм бэ гэдэг дээр одоо ойлаа ярих болно. Үнэхээр ингээд Христийн шашин бол за баруунд бол улс төр нийгмийн томоохон үүргийг бол гүйцэтгэж байна. Лалын шашин бол тэр олон сая хүнийг нэгэн жолоондор хатуу барих үүргийг гүйцэтгэж байна. За бурханы шашин бол хүнийг өөрийнх нь сэтгэлийг хүнийг хүн байлгах жинхэнэ одоо ариун дагшин байх үүргийг бас ингээд гүйцэтгэж байна. Тэгэхээр ер нь анх энэ шашингийн чим бий болохдоо ер нь ямар үүрэгтэй байсан. Өнөөдөр яг ямар үүргийг гүйцэтгэх ёстой юм. Тэр дундаа бурханы шашны одоо хамгийн гол үүрэг нь бол юу байх ёстой гэж та үзэж байна. За бурхан багшийн маань одоо хамгийн одоо энэ шашны гол зорилго бол ерөөсөө л бурханы хамгийн товчхон айлтсан номлол биш үү тийм. Ерөөсөө л сэтгэлийнхэн гин болгоныг одоо арилгах, огоор тавьчих гэж тийм ээ. Тий. Сэтгэлийн эрдэм болгоныг л өөртөө бүрдүүл эрдмийг бүгдийг одоо олж бүтээ сэтгэлдээ. Тэгээ амьтанд одоо тус хүргэж чадахгүй бол хорл битгий үлд. Энэ бол одоо миний бурханы шашны одоо хамгийн гол бэлэг чанар гэж айлтсан тий. Тэгэхээр бурханы маань шашны гол зорилго бол ерөөсөө л хүн болгоныг тийм ээ төгс гэгэрэлд хөгжлийнх нь одоо хүний хөгжлийн эцсийн туул болсон энэ ариусал гэгэрэлд урайлан дуудаж ийм замаар замнахыг л одоо гол зорилго нь одоо энэ л байна шүү дээ тий. Тэгээ бурхан багш бол өөрөө бол өөртөө биш хүмүүст хамгийн гол хариуцлагыг өгсөл дөө. Би өөрийн биеэр ирээд та нарын хідэн тийш нугаагаад арилгачихгүй.
Өөрийнхөө эрдмийг таандын би ингээ юулчихгүй. Яаж өөрсдийнхөө хилэнцээс арилгаж эрдмийг олж болох арга замыг би зааж өглөө. Тэгэхээр энэ арга замыг та нар ухаарч аваад түүнийг өөрөө хэрэгжүүлэн энэ хариуцлалт хүрэх үгүй юу гэдэг бол энэ хувь хүн болгоны өөрсдийнх нь л одоо хариуцлага юм. Аврал бол надад биш та нарын гарт байна гэж. Хувь хүн болгонд ийм их том хариуцлага хүлээл гэсэн. Хүн болгон гэгэрч болно, ариусч болно. Бүх замгарын зааж өгсөн байж та тий. Тэгэхээр ерөөсөө л энийг л бид нар хамгийн гол мөн чанар гэж ойлгох хэрэгтэй л дээ. Тэгэхээр одоо ингээд манай тарих судлаач Эрдэмтэн цэрэнгийн дэмбэрэл гол одоо монголчууд бол яг ийм нэг түнэр харанхуй үе дээр байна. Оюун санааны хувьд бол таавал одоо 70-80% дархлаагаа алдсан байна гэж бас хэлсэн байна лээ. Тэгэхээр ер нь ингээд түнэр харанхуйн дараа нэг үүр цайдаг юм аа гэж яг нэг үүрийн 5 жингийн өмнө нэг түнэр тас харанхуй болдог. Тийм үе дээр л бид одоо байна гэж манай тарих судлаач бол хэлсэн л дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо оюун санааны хувьд дархлаа муутай. Үнэхээр энэ соён гэгээр хүм гэхлээр бүр гайхаад баг соён гэгээр үлэх гэдэг үг чинь шашны л үгүйстэй гэж баг анх ярьж ирсэн. Тэгэхээр бид бол бурхнаас их хол байна, бурхнаас их алсад байна гэж ойлгож болох. За яг хөө зүгээр нэг талаас тэгж бас харж болох юм. Нөгөө талаас бол тийм биш дээ тий. Ялангуяа эн чинь яг зүгээр бид нар өөрсдийнхөө уламжлал юмныхаа мөн чанарыг ойлгочих юм бол одоо бараг бурхан болох чинь бараг хорвоо дамж сухаас амархан гэж байгаа шүү дээ. Нар урахтай адилхан тийм гайхамшигтай. Хамгийн гол нь бид нар нэг мухар сүсгээр биш. Зүгээр ич эдийн юм шигээр биш тийм ээ. Эрүүл сарвал мэдлэгээр одоо зөв ойлгоол авчгал юм бол тэгэл болчихж байгаа юм л да. Нэгдүгээр шашин бол хамаг амьтны тусын тулд юм бол мэддэг хил дээр нь байх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар энэ шашныхаа зан үйлийг зүгээр нэг зан үйл уншлага тийм ээ. Нэг тийм хэм маяг биш. Бодтоогоор хэрэгжүүлж ач тусыг нь авч чаддаг юм хэрэглээ болох хэрэгтэй юм л да. Одоо бид нар лайф буддизм гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Одоо амьдралд буддизмыг хэрэглэж ажгийг авах. Хэрвээ ингэж хэрэг бид хэрэглээ болгож чадхал юм бол энэ чинь амьтанд тусдаал юм бол үнэхээр тус болдог байх хэрэгтэй шүү дээ. Тус болдог үгүйн ч мэддэхгүй тийм ээ. Нэг сайхан агуу юм байгаал байдаг. Түүнийг бид нар хэрэглээ болгож хүмүүсийн амьдралд буулгаж өгөх хэрэгтэй юм л да. Монголчууд бол энийг бол бидний өвгдөөс Монголын бүх ёс заншил бидний одоо амьдралын өдөр тутмын үйлийг өөртөө одоо ингэж одоо хэрэглээ болгож хэрэгжүүлж дандаа гэрэл анстай барилдуулах ийм гайхамшигтай ёс заншлыг бий болгосон ард түмэн штэ. Би бол ингэж боддөг штэ. Ер нь бол 13 дугаар зуунд их Монгол улсыг байгуулж яхад яг монголчууд бол хүн төрлөختөнд агуу хүч гэдгийг мэдрүүлсэн ард түмэн л дээ. Нэгсэнтэй болохгүй муу зүйлийг л одоо хүчээр дохинуулан одоо эвлүүлсэн ийм ард түмэн юм. Энэ 16 дугаар 100 эднэст одоо өндөр гээний үед гэж би ярил л да. Энэ үед бол монголчууд зөвхөн ертөнцийн хүчээр тохинуулах биш. Бүр энэ сансрын хүлээснээс гитлэх оюун санааны агуух аян дайнд бар улс орноор мордсон ийм их агуух үйл эхлүүлсэн ард түмэн юм л да тий. Бараг захын нэгэн чавганцны хэдл бараг зүгээр тал дээр бараг номын одоо нарийн чамдыг одоо бүгд нь ойлгочихсон тий. Ийм л байсан гэдэг шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр бид тэрний үр хойч бидэнд бол энэ бүгдийг одоо өвлүүлсэн бидний мэддэг хэл, ёс заншил бүх юмд энэ маань бүгд байж гин. Энийгээ бид одоо харин зүгээр яг мөн чанараар нь ойлгоод зүгээр ёс заншлаар биш. Зүгээр нэг тийм ич эдийн юм шиг биш, тийм ээ. Яагаад гэдэг нь учир шалтгаанаар нь ойлгол авчхал юм бол үнэндээ бол тал дээр бидэнд бүх юм байж байгаа юм аа. Бид нар шиг юмдаа ойрхон ард түмэн гэж би байхгүй гэж би ойлгоод байгаа. Монголчуудыг сүмбэр уулын хаяад ирсэн ард түмэн гэж хэлдэг байсан юм лээ. Ягаад гэвэл юмдаа их ойрхон бараг малаа хариулаад махаа иж жаад майнаа уншаад тал дээр буян хураачдаг. Тийм их имийг ансалж чадсан тийм ард түмэн гэж байхгүй юм лээ. Тэгээд ялангуяа бидний өгүүлүүлсэн энэ очир хөлгөний энэ гайхамшигт энэ дандрын шашин гэдэг бол бараг 100 жил хичээгээд чүүэтэй хүрхүү юу гэдэг зүйлийг л ганцхан агшинд олж болох. Бүх юмыг анслаад өгсөн тийм их одоо гүн үнцгийн номлолтой ийм юм уламжласан ард түмэн штэ. Тэгэхээр бол бид бол юмдаа ойрхон ард түмэн гэдгийг бид мэдэрчл байх хэрэгтэй тий. Заахал анхаарал тавьбал ойлгуул тэгэл болчихно тий. За үнэхээр одоо эзэн бог Чингис хаан бол одоо тухайн үеийн хуурай газрын 3-2-ыг хураах их аян дайнд өндөр гэгээн зан уцруул энэ сансрын их аян дайнд
мурдаж бурхны шашны монголчууд оройд нь хөрж байсан. Тэр гайхамшигтай он жилүүдийн дараа бол асар том хөлмөгдүүлэлт болсноор бурхны шашны ямар том зүйлүүдийг Монгол орн алдаж шин зүүнтэй золгосон байдгийг би одоо бол хөлмөгдүүлэлт гэдэг үгний занал нуучж байгаа юм л да. Та бол одоо тэр олон хүмүүсийн одоо буудуулсан тэр гавлын ясыг гаргаж энэлэн хайлан одоо сууж байхдаа юу нь яг алга болцсон байсан бэ? Тэр бол одоо өнөөдөр бас алга болцсон юм а бид харчаад за энэ нь байхгүй учраас эндээс нэхлээд нөхөө гэдэг уг гаргал хайх хэвээр. Тэгэхээр газартай нь бурхны шашныг тэгшилсэн тэр он жилүүдэд манай агуу их Монголын ямар том зүйлс алга болсон байдаг вэ? За яг ганц Монгол оронч тохиолдсон юм биш те. Бараг хүн төрлөختөн бараг улс орон болгонд л энэ үйл ажиллагаа явагдсан шүү дээ. Камбочид Пол Потын үед бол бараг хүн амныхаа 3-1 хүртэл үгүй хийжсэн. Одоо манай урд хөрөхөд соёлын ховсгор гэж асар их том юм явуулж байлаа тийм. Ерөөсөө ингээд энд ийм зүйл болоогүй алтан алах шиг байна. Энэ бол нэг тусгай нэг тийм нэг хүн төрлөختний үйлүүрийн айхтар нэг тийм давалгаа байж л дээ тийм. Харин монголчуудын хувьд бол энэ бүх хүнд хэцүү юмыг нь бидний одоо Эрдэнэтэн мэргэд энэ лам хуврагууд үүрээр гарцсан юм шиг л байдгийг штэ тийм. Тэгээс ч ерөнхийдөө энэ хүнд хэцүү цаг үеийг богдууд, худогтууд энэ агуу ламдар маань өөрсдөө үүрнэ гэдгээ андгайлаад бүр илт бүр урьдчилан хилээд бошиглоод ингэсэн зүйл шүү дээ тийм. Манай богдын төмөр хайчгны бичиг эднүст бол ерөөсөө онцоо цагт тань бүгдийг бичсэн байдаг. 5 дугаар богдын ирээдүйн иш үзүүлсэн сударт бол бараг бүр жилдээ ус тань бүр юу болох нь бүгдийг тоочсон байдаг. Түүний яаж даван гарах арга марга бүгдийг хилцсэн байдаг л да тийм. Тэгээ хамгийн гол нь энэ нэг зүйлийг бид эндээс ойлгох хэрэгтэй. Юу ойлгох ёстой юм бэ гэвэл монголчууд энэ хилэмтгүүлтийн үе бид нарт юу санал болгож байна гэхээр зэрэг бид бусдын бодлогын золиос болж болохгүй юм а гэж. Бид коминтерн гэдэг энэ үйл бодлын дор монголчууд өөрсдөө хоёр хуваагдсан шүү дээ. Тэгээ монгол хүний хаан гараар Эрдэнэтэн мэргэд алтан ураг тийм ээ. Хамаг авиастангуудаа бүгдийг сурчлан хятсан нэг. Хоёрдугаарт энэ олон зуун мянган жилийн турш бүтээсэн оюуны асар их том бүтээн байгуулалт соёлын өвдөв оронгоор нь бүгдийг тэгшилчихсэн тий. Бараг үлдэх юм бүү болгосон тийм ээ. Дээрээс нь хамт биднийг Монгол байлгаж нэгтгэж байсан оюун санааны нэгдэл болсон энэ ариун нандит үнэт ёс заншил энэ зан үйлчин бүгдээр энэ хамт байхгүй болсон юм байна. Тэгэхээр оюун санааны энэ одоо юу гэдгийг энэ бидний одоо энэ монголчуудыг монгол болгож байгаа тийм ээ. Энэ оюун санааны дархлаа болсон энэ үн зүйлсүүдийг үгүй хийчихэр энэ ард түмнийг баг мөхөхийн ирмэгт баг тулталж явах бол энэ үйл ажиллагаа явагдсан юм л да. Харин хаа очиж энэ монголчууд ч тийм хэдийгээр тэгж их айхтар хомруулж явагдсан ч гэсэн юм аваад үлддэг тийм язгуурын тийм одоо юмыг олнолж чадах тийм онцгой чанартай ард түмэн гэдгээ одоо бол харуулж штэ тийм. Үнэхээр бид нар үгүй болцсонгүй тийм. Харин бид нар дахин сэргээгээд улам бүр нухацтай гүнзгий юм руугаа орж ийн. Нам харж яхад бол тийм. Үнэхээр одоо монголчуудын хувьд бол онцгой одоо сэргэн мандалтын оюуны хэрэгэлтийн онцгой үед явж байна. Монголчууд маань бас тийм нэг мухар сүсгээр юмыг аялдан дагалдаад байдаг биш. Юмыг анслаад ойлгочих юм бол ёстой харин тал дээр энэ бүгдийг нэгэн хормонд бүтээгээд гарч магадгүй шинжтэй сайхан зүйлсүүд их харгаж байна шүү тий. Тэгэхээр бид ингэж бодох хэрэгтэй. Бидний энэ өвлж үлдсэн энэ монголчуудын энэ бурхны шашны маань энэ зан үйл бол тэртээ рүү бид бүтээсэн юм биш. Бидний өгд дээцэнийг бидний одоо бүх ёс заншилтаа нүхээс төрөх хүртэлх бүх юмтаа барилдуулаад өгчихсөн. Энэ нандин ганцхан бид монгол хүн мөн үү биш үү гэдэг бидний одоо дархлаа бол энэ соёлоо мэдж байна уу, түүхээ мэдж байна уу энэгээр л тавигдсан шүү дээ. Бид энэ соёлоороо бид нэг болно, Монгол турхтан болно, эвлэн нэгдэн. Бид үүгээрээ бид одоо тийм ээ. Одоо Монгол гэдэг өөрсдийн энэ дархлаа болсон оршин тогтнох бүх юм амин сүлд маань энүүгээрээ л тавигдана. Тиймээс бид нар энэ бүгдээгээ ойлгож, энэ бүгдээгээ хайрлж энийг зүг зүйтэй аваа явахын тулд Монгол тустай хүн болгон хичээгээсэй л гэж бодож байна. Хамгийн гайхамшигтай нь бол зүгээр нэг тийм нэг зан үйл биш. Энэ маань хүний одоо хөгжлийн одоо соён гэгэрэл үлж ариусод хүргэх энэ зам мөртөө барилдуулсан хүн төрөлхтний сонгодог ухаанаар хөлөвлөсөн гэдэгт хамгийн утга учир нь үнэтэй юм энд байгаа юм шүү дээ. За баярлалаа.
Тэгэхээр одоо бид ингээд үнэхээр таны хэлдгээр бурхны шашнаа ойлгоод зүгээр мухраас өсөх биш ядаж нэг зүйлийн ч гэсэн ингээд ойлгох юм бол ус агаар шиг хэрэгтэй гэдэг ингээд таваас ярьсан байл л дээ. Гэтэл ингээд ойлгохгүй ч юм уу би одоо очиод унших гэхээр бүх зүйл одоо ихэнх одоо гайхамшигтай судруу төвд хэл дээр байна. Эндээс бол дуун хөрвүүлэх ажлууд бол хийгдэж байна. Тэгээ төвд хэл дээр байгаа нэг жирийн нэг одоо гэр хороололд байгаа нэг залуучууд гүйж очиод ингээд шууд цуугаал ойлгохгүй бол энэ маш хүнд ээдрэгтэй. Тэгэхээр энэ дунд нэг зууч буюу хутагт туйлгаад бол байх нэ. Тэгэхээр тэр хутагт туйлгаадууд өнөө цагийн энэ одоо лам нарын үүрэг ер нь юу байх хэвтэй юм бэ? Тэр хүмүүс бол ямар ч байсан жүдийн таслахгүй номын уншиж байна. Магадгүй бидний ард тал улс орны хувь заяаг 70 ертөнцөд дааж байгаа авах гэж ард түмэн залбирч байна. Ил одоо энэ хүмүүс ямар үүрэгтэй? Ер нь бол энэ лам хуврагуудын гол үүрэг бол одоо бурхан багшийн энэ одоо сургаал энэ номлолоор нэгдүгээр энэ хүмүүс замнах ёстой. Нэгдүгээр замнахтаа өөртөө ухаарч тийм ээ сэрч энэгээр нь одоо жинхэнэ одоо ном ёсоор нь өөртөөхөн эгэл амьдралыг зөлж ном ёсоор явах ёстой юм л да тийм. Энэ бол нэг. Хоёрдугаар түүнтэйгээ хамт одоо нийт одоо энэ монголчуудаа хүн төрлөختөн тийм ээ энэ болгонд энэ одоо бурхан багшийн номлол сургаалыг маш зөв боломжтой дамжуулаад юм үүрэгтэй хүмүүстэй тийм. Тэгэхээр энэ бүгдийг бол одоо энэ хамгийн гол нь үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь нэгдүгээрт ном судрыг ном ёсоор нь уламжлахаас гадна хүн хүний ухаанд цагаан таацуулж энэ бүгдийг одоо ухааруулах энэ ажлыг л соён гэгэрүүлэх энэ ажлыг л одоо тийм ээ хийх ёстой юм аа тий. Тэгэхээр хамгийн гол нь яг зүгээр олон сайхан хүмүүс төрж байна, олон сайхан номууч орчуулж гарч байна намаа харж яхад бол хэрвээ нэг жоохон буян байгаад сэтгэл байгаад энэ бүгдийг ухамсартайгаар ойлгоё гэсэн хүн байх юм бол энэ бүгдийг нь хилээд хөтлөөд өгч бас юм хүмүүс зөндөө бий болцсон байшгүй тий. Тийм учраас бид энэ бүгдийг хараад өөртөө л хичээгээл өөртөө явуучих юм бол баг болохоор юм болгон одоо дэлгэрэл болчих тий. Ганцхан төвд хил дээр уг нь байгаад байна гэсэн. Одоо бол хуучин Монголоос нь данжуур орчуулад эхэлжлээ. За тэр нь хэцүү байна гэхэд бол өнөө цагийн сайхан шинэ хил дээр чинь одоо өчнөө олон сайхан ном судрууд зөндөө гарцсан байна. Цахаас аваад уншихад хүртэл анстем их байх шүү. Ер нь одоо энэ үнэхээр энэ яг одоо ном эрдмийг төгс үтсэн утагт туйлгаад гэдэг бол өөрөө амьдралын төлөө хүний төлөө золисон нэг л их тийм том хүн нэг л хүн гарч ирээл одоо бидэнд ингээд энэ харанхуй түнэр юмнаас салгачих болов гэж арт хүн бол гордож байна л да. Тэгэхээр яг бурхны шашны өнөөгийн байгаа байдал ямар төвшөнд байгаа вэ? Яг саяын яриатай холбож ярих. Тэгэхээр манайхан бас нэг агуу хүн ирээл биднийг ингэж хвээлгэж яг зөв л дөө тэр бурхан багш шиг сайхан одоо бурхан багш одоо хувь хүн шүү дээ тийм ээ. Хааны хүү бол төрөөд өөрөө орчлонгийн зовлонг ойлгоод түүнээс одоо сэрч гэгэрч нэгэн биендээ ариуслыг олсон хүн. Тэгээ яаж олсон аргаа биднэрт зааж уламжилсан. Тэр бол амьтны хайрлсан сэтгэлээр өөршөө бүх амьтныг болох гэж тийм ээ. Энэ сайхан зүйлээ айлцсан шүү дээ тийм. Тэгэхээр үнэхээр ард түмэнд үлгэр жишээ болж өөрөө тийм ээ мөн бас хийж бүтээж байгаагаараа мөн бас энэ олон хүмүүсийг сэрч гэгэрүүлж бас ингэж ойлгуулж энэ сайхан зүйлийг хүргэж чадах тийм хүмүүс нь гарна гэдэг нь үнэхээр гайхамшиг л да тийм. Тэгэхээр хамгийн гол нь өнөөдөр та ямар байж байна вэ гэж нь өнөөдөр бол өчнөө олон сайхан одоо залуу хүүхдүүд харин ном бэлдэнд их боловсрож байна. Олон гэгээд хүүхдүүд нь зөндөө тод орцсон байна. Эдгээр маань номоо сайхан үзэж байна тийм ээ. Мэдээж энэ номоор замнаад үзээж явж байгаа улс суч нь яаж одоо жирийн хүн шиг бас байх вэ? Үзэж байгаа юм байнга л одоо энэ сургаал номл учраас түүнийг одоо ойлгож мэдэрч өөртөө одоо эрдэм болгож бүтээхийн төлөө эдгээр нь амьдралаа зориулж байгаа улсууд нэгэн цагт энэ чинь өөрөөсөө сэж мэдэрсэн хэрээрээ түмэн олондоо түүнийг түгээх нь хууль юм аа тий. Ямар ч байсан одоо энэ цаг үе нь бол маш их сайхан л ойрхол болцсон байна. Ямар ч байсан бурхны шашин бодиттой орших дэлгэрэх нь одоо би бол бат ноттой болж байна л гэж харж штэ тий. Төрхөл хүлээгээд хэн байхгүй тий. Бурхан багш хэлсэн штэ. Би ирээд та нарын хилэнцэж найрлахгүй, эрдмээ юулчихгүй тийм үү? Яаж авт аргын зааж өгсөн гэсэн. Зааж өгсөн номонч бэлэн байна. Заагаад өгч хлам хуврагууд нь ч одоо байж л штэ тий. Хамгийн гол нь хувь хүмүүс өөрсдөө хичээгээд суралцах хэрэгтэй. Зүгээр нэг амрууга юм ирээд хийгээд өгчхөөд хүлээгээд болохгүй штэ тий. Тий. Энэ бол хувь хүмүүс бидний өөрсдийн хариуцлагын асуудал тий. Ганцхан энийг нэг сайхан хүн ирээл одоо бид бүхний авараал гэгэрэл одоо ингэ юм болцноо гэд суугаад байл чинь бас л
тий буруу юм тий. Та бол ингээд Монгол хүн мөн бишийн хэмжүүр бол түүх, шашин, соёлоо одоо хэр хүндэлж, дээдэлж мэдж байна вэ гэдэгтээ одоо холбож ойлгоно. Тэгэхээр өнөөдөр та би Монгол хүн мөн үү цогцол халуун зөрөгтэй Монгол хүн байж чадж гэнэ үү гэдэг энэ 3 чухал хэмжүүрээр хэмжээ гэсэн байна. Тэгэхээр одоо Монгол хүн байхын тухайд өнөө цагийн шинэ зууны, шинэ мянганы 3 сая болох гэж байгаа хүмүүсийн нэгэн бүрдэл байхын тухайд Монгол хүн өөрөө бие хүний хувьд, хувь хүний хувьд ямар байх ёстой юм, юуг нь бид нар ойлгож ухаарсан, юуг нь төвчсөн, юуг нь одоо ингээд даган баяссан, юуг нь одоо энэ бол дархлаагаалт чинь энэний жаахан түтгэлзээ гэсэн тийм ухамсар ухаантай байх ёстой. Тэгэхээр яг зүгээр Монгол хүн гэдэг юм л да тий. Нэгдүгээрт ер нь бурхан багшийн маань сургаал бол эн чинь аливаа нэгэн улс үндэстэнд Монгол төвд энэ тэр гэсэн тийм байхгүй шүү дээ. Энэ ягаад гэвэл хүн гэдэг одоо амьтны төлөө тийм үү? Түүнийг одоо сэрч гэгэрх энэ чинь үнний ухаан учраас үннийг шинжилсэн одоо ямар нэгэн буртаггүй хэрэггүй те ийм гайхамшигт одоо зөв номлол учраас энэ маань аливаа нэгэн улс үндэстэнд огт хамаардах зүйл биш юм тий. Тэгэлгүй ба. Тий. Энийг бид нар бол Монгол болгож болохгүй. Хятадус шатаж болохгүй, төвдүүс төвд болгож болохгүй юм тий. Энэ бол цэвэр одоо хүний одоо байгалийн тийм ээ. Ийг одоо зам ёсыг ном дургуулж хүн ариус төрөх тийм гайхамшигт одоо зөв ном учраас ганцхан энэ номлыг бид нар хүлээж авч хаад тийм үү өөрсдийнхөө хэлээр өөрсдийнхөө өв соёлтой барилдуулж энэ Монгол гэдэг хүмүүст тийм ээ Монгол гэдэг туургатанд яаж одоо энэ зүйлийг хүргэж энэ хүмүүсийг аврах уу гэдэг тийм ээ бүгд бүтэн том соёлыг бий болгосон байна л да. Бий болгосон соёлыг нь бид ажиглаад үнэхээр одоо энэ маань бол төвд биш, хятад биш тийм ээ бас бурхны шашны захан гүн ухааныг өөрсдийнхөө одоо өв соёл зан заншилтайгаа барилдуулж тийм одоо хүн төрлөختөнд өрмөс нэгэн одоо гайхамшигт одоо урд үзэгдээгүй өрмөс соёлыг бий болгож бүтээж чадсан байна уугүй гэдгээр нь л бид нар чи Монголын бурхны шашны соёл уу төвдийн бурхны шашны соёл гэх мэтэнгээр бид нар ярьж байгаа тэр юм тий. Хятадын бурхны шашин гэж ярьж байгаа тэр л дээ. Тийм учраас бид нар төвд болоод ижил төстэй бурхны шашинтангуудаас өөрсдийнхөө өөр болж чадах өрмөс төр онцлогийг Монгол хүмүүс маань мэдэж тийм ээ түүнийг одоо түүгээрээ дахин одоо энэ үүнийгээ шинчилж түүнийгээ сайхан сэргээж хөгжүүлж уламжилж байгаагаар бидний энэ одоо соёлын дархлаа гэдэг энэ зүйл маань одоо бий болж үлдэж л байгаа юм тий. Үүнийгээ одоо авч шингээж бий болгож чадаж байна уу гэдгээр нь л одоо бидний одоо тийм ээ Монгол хүн байх мөн чанар, Монгол хүний дархлаа, Монгол орны тийм ээ, Монгол туурхтны энэ бүх хэв шинж үзэгдлүүд энэ дээр оршин тогтнож байгаа юм л да тий. Үүнийг л бид нар сайхан мэдчих хэрэгтэй байгаа шүү. Хамгийн гол нь бол бидний нэгдүгээрт бол хүн байх хэрэгтэй. Зөв хүн дундаа хүн байхын эцсийн зорилго бол үнэхээр амар амгаланд, хувиршгүй амар амгаланд хүрэх энэ гэгэрэл учраас тийм ээ. Бид нар үүнийг л бид нар одоо зөв ойлгож зөв алхам тутамдаа одоо ингэж хөл тавьж энэ лүү тэмүүлж байх хандлагыг л өөрсдийнхөө амьдрал бий болгож чадвал хамгийн их сайн байна. Өөрсдийнхөө амьдрал бий болгож чадвал тий. Тэгэхээр юм бол одоо бидний гол зорилго бий л шүү дээ. Соён гэгэрүүлнэ гэдэг маань ерөөсөө бид өдөр тутмын хөвшилдээ энэ ариун усал хүн байх зөв зүйлийг бид хөвшүүлэх энэ асуудал юм тий. Амьдралдаа. За тэгэхээр одоо ард түмэн гэж хэллэг байсан бол улс төрчдийн яриагаар бол маск гэдэг нэг юм хэллэг гараад ирсэн. Тэгэл ер нь энэ бол жирийн л одоо Монгол хүний тухай яриа л да. Өнөөдөр бол бүх хүмүүс нэг зовж, зүдэрч, сэтгэл гундуу манай өмнөх нэг хуралдаад орсон хүн бол хэлжсэн. Монголчууд бол өмнөхөр гайхамшигтай төвчээртэй нэг өдрөл 70 жил явж байсан юмнасаа өөрчлөл за гараан дээр бүгдээрээ нэг нэхэ толгой дөгөр гараад гიშгнөө яануу та нар өөрсдөө мэдгээл ингээл хайсан. Дэлхийн олон оронд ийм болсон ч гэсэн магадгүй айхтар улсууд бол та нар яагаад ийм эрсдлээс бид нарыг татан гарах арга замгүй хайчих байгаа юм бэ гэх байсан гэж. Энэний одоо шилжилтийн он жилүүд ч юм уу цөөн цагийн гэтлэх ёстой зүйлийн золиос болсон олон улсууд яг цаг үеийн хүмүүс бол магадгүй бий байж магадгүй. Тэгэхээр энэ үнэхээр нэг сэтгэл гундуу байгаа. Зовж байгаа юмны цаад шалтгааныг бол за бурхны шашин бол муу өөрөө бий болгосон 84 мянган муу сэтгэл гэж бас ярьж байна л да. Тэгэхээр энэ жирийн ард түмэн жирийн монголчууд яаж нэг үнэхээр би нэг Чингисийн монгол юм чинь ингээд нэг амьдарчиж болно. Бид ингэж нэг энэ зовлон гэтлж болно гэж өөрсдөө итгэл одуулах хэрэгтэй байдаг юм бол. Итгэлээ алдсан сэтгэлээ гээцээ энэ л он жилүүд бас явж л байна л да. Тэгэхээр энэ итгэлээ хайчихсан, сэтгэлээ гээжсэн гэдэг ч юм уу одоо ингээд гундуу хүн байна, цаг юм байна гэдэг л угаасаа хүний хороо угаасаа ийм шүү дээ тийм. Энэ оронд бид нар Деважинг байгуулсан гэж бурхан багш номлоочгүй.
угаасаа хүний чанар чинь угаасаа 84,000 муу сэтгэлтэй, өгдөг, төрдөг, өтөлдөг бүгдээрээ эндээс хаашаа зайлж чадахгүй л үсттэй тий. Тийм учраас угаасаа энэ чинь угаасаа эндээс бид нэг их амар хамгаалал гоё юмыг бас хүсэж байх юм биш. Хамгийн гол нь энэ бидний өвгдөөс чи уламжилсан энэ үнний сургаал чинь яагаад бид нар итгэлгүй одоо зовлонтой байгаад байгаа бүх шалтгааныг заагаад өгсөн шүү дээ. Тэгээ эндээс гар харгыг заагаад өгсөн. Хамгийн гол нь бид нар үүнийг өөрсдийнхөө одоо амьдралдаа хэрэгжүүлэл зөв ойлгох хэрэгтэй. Бид амьдралын зорилго хүн байхын учир зовлон гараад байгаа шалтгаанаа ойлгочихвол юм бол бид нар зовлон гардаг бүх юмаа өөртөө хаах хэрэгтэй юм. Нэгдүгээрт бол хүмүүс бид нар чинь зовхыг хүсэхгүй хэрнээ хилэнцгийг үлдэд байдаг гэж. Угаасаа хилэнц буюу муу үлээс чинь зовлон гардаг байхгүй юу? Угаасаа энэ бүх юм чинь муу юм чинь эндээс гардаг энэ байгалийн хууль юм тий. Тийм учраас зовхыг хүсэхгүй байгаа бол муу үлийг хийхгүй байх хэрэгтэй. Нэг жаргахыг хүсэж байгаа бол эн чинь сайн үлээс зөв сэтгэлээс буйнаас энэ жаргал чинь гардаг юм. Тийм учраас сайн үлийг үлдэх хэрэгтэй. Бие хэл сэтгэлдээ эрхэмлэх хэрэгтэй. Угаасаа юм болгон чинь одоо хоосон чанартаа шүтэн барилцсан тийм биз дээ. Бидний бие махбод маань хүртэл хүмхийн тоос атом мөлөө хөтөлд нэгдэн штэ чинь тий. Тэгэд энийг мэдсээр байж дэндүү их одоо тийм юмд атгалан баримтлаад хурааж хуримтлуулах гад байдаг тийм ээ. Өөхтэй аваад явахгүй шүү дээ бас. Бидний бүтээсэн болгон эвдэрч нурна тийм ээ. Энэ хэмжээтэй хугацаатай шүү дээ. Бид мөнх биш дээ. Угаасаа хүн болгон үхэн тий. Үхээ мэдсээр байж баг мөнх амьдрах юм шиг тийм ээ. Ингээд ажиллаад байдаг тий. Тийм учраас амьдрч байгаа бидний агшин дутамж нь асар их хариуцлагатай цаг үе өнгөрөөд байгаа байхгүй тий. Тийм учраас бид нар амьдрж байгаа энэ зүйлдээ бид нар чинь өнөө маргаашийн идэх өмсөх зүүхийн төлөө, эрэх тушаалын төлөө зүгээр нэг сагвар мөхт гаргаад нэг баян татгалаа амьдрахын төлөө бид нар зүтгэх юм бол эн чинь зүгээр нүдгүй хорхоо хүртэл ингээл амьдрчдаг штэ тий. Шоргоо зүйл үрэн бариад үндгөө гаргаад ингээл амьдрчин нохоо гахаа шуу хүртэл ингээл амьдрч штэ. Хүн байж бид нар чинь иймний төлөө зорж амьдрах юм бол энэ чинь нугасаа хүн дүртэй адгууснаас ялгаагүй юм болоод байгаа биз дээ тий. Тэгэхээр шин эндээс нь зовлон гарахгүй яах юм угаасаа. Гарах ёстой юм чи угаасаа. Хуулийн тийм чинь тий. Нэг алим тарьчихад энэ ягаад чацраг нурахгүй байна гэдэг ч юм уу тийм ээ. Тиймээс болохгүй шүү дээ. Бидний хийсэн үеийн үрээ бид өөрсдөө амсан шүү дээ тий. Тэгэхээр бид нар чинь жирийн зүгээр үннийг л ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Зөвл амьдрах юм аа л ойлгочих хэрэгтэй. Ийм учраас бид нар энэ хүний чинь одоо энэ энгийн зарчмаа бид нар ойлгоод л өөрийнхөө бие сэтгэлдээ сайн болгон гарах хүн байхын зорилго чинь хөгжлийн зорилго чинь ариуслогоо чөлөөлөлт. Юусоо тий. Тэгэхгүй зөв өнөө маргаашийн жаргалч нугаас урагдаг хөрөвдөг зүйл шүү дээ тий. Одоо бид нар чинь авгаа нэг хайртай хүнтэйгээ суучих юм бол асаа жаргандаагаа суучдаг. Нөгөө үр хөвгт гардаг тийм ээ. Байшин гэр хэрэг болдог. Чинь зовлон үржиж байгаа үст. Тэгэхээр хоёр ганц бие байсан бол хоёр бие байсан бол олон хүүхд гарах юм бол төчнөө олон хүүхдүүдийн ирээдүйн хариуцлага зовлон үржигдэл явна. Ядарч яагаад за сайхан сууж жаргая да гэд ингээд суудаг. Жохон суудалч би хааш хөшөө тийм хөдлөхгүй болохоо байна үст. Чи юм урваад идэг юм баггүй юу? Тийм учраас юм урвдаг хөрөвдөг биш мөнхийн амар амгаланд хүрэх аргыг ингээд заацсан байна. Тийм учраас бид нар чинь бурхны ягаа шүтэнхээр та энэ бурхан шиг ийм сайхан ариусгад хүрий. Зовлон гардаг шалтгааныг хэлсэн, ариусгад замын заасан. Бид энэгээр нь явъя. Энэ бол миний хүн байхын эцсийн тангараг, эцсийн хөгжлийг үнэхээр бодитоор нь хэрэгжүүлж, тийм бол аргыг заасан, тийм ээ. Энэ агуух соён гээрөөч гэж байдаг бол энэ шүү дээ. Өөрөөсөө бид энэ төлөө явъя гэж бид чинь дээдлээ шүтээд байж байгаа болохоос биш. Нэгэн сайхан ичээдтэй нөхөр одоо ингээд зурганд нь шүтээд ингээл одоо бууж ирээд аварчдаг тийм бол биш шүү дээ, тийм. Тийм учраас мухус үсгээр биш. Эрүүл сорол ухаанаар хэрэг би шүтгэл юм бол, итгэл юм бол эн чинь зүв байгаа үстэй тийм. Тэгээ хамгийн гол нь хүн чинь сэтгэлдээ бид нар чинь сайн муу хоёр мэдээллийг хадгалж амьдэрдэг. Муу мэдээллийг дэндүү хоримтлуулаад ивэл муу юмтайгаа дэндүүх барилдана. Барилдахаас гадна түүгээрээ бид бүх юмыг хардаг, сэтгэдэг болно. Бүх юм дууртай, итгэлгүй болохгүй байна гэл болоод ахт нь болохгүй байна гэл одоо сүүлд чаашлаад сүүлдээ эн чинь зодоонуудын хүн амны хэрэгт орохоос ахуулаад зарим нь амьдрал утахгүй ингээд амьнасаа хорлож байгаа үстэй. Эн чинь тэр буруу сөрөг юмтай дэндүүх бие сэтгэлээ барилдуулж сайн муугаа мэдхгүй болсноос болж энэ хүн чинь хяналтгүй болж өөрийнхөө амьнасыг хүртэл хорлож штэ. Аюул байгаа үстэй тий. Тийм учраас сэтгэлийг муу юмнаас ангид байлгах. Өөрийнхөө шалтгаанаа зөв мэдгэл хэрэгтэй юм тий.
Ийм л учраас би хэл сэтгэлийг сүр юмтай барилдуулдаг юмыг бид нүгэл гэж хэлсэн байхгүй юу? Тийм учраас нүгэл муу юмыг хийхгүй байх хэрэгтэй тийм ээ. Сайн юмтай барилдуулж амар амгаланд удирдгийг бид буян гэж хэлсэн. Энийг 10 цагаан буян 10 цагаан нүгэл 10 хар нүглээр томьёолцсон шүү дээ тийм. Энэ минь бид мэдээл тэгэл сэтгэлдээ зовлон гардаг юм би энийг арх ууж болохгүй, худлаа яаж болохгүй, хов зөөл амтныг салгадаг юм байна тий. Жохон цээрлэл ингэ явчихчил бид алхам тутам сайхан болоод явчих тий. Энд чинь маш энгийн юм байна шүү дээ тий. Тэгэхгүй зүгээр юм хүлээгээд иж болохгүй. Ийм энгийн сайхан юм ойлгоод тэгээд энтэйгээ явах хэрэгтэй байхгүй тий. За баярлалаа. Тэгэхээр бас үр шимтэй сайхан хариултаа. Дараагийн зүйл бол энэ уучлал эндрэлийн тухай байна л да. Өнөөдөр бол одоо бидний өвгдөц бол хоёр хүн хэрэлдэхэд тэний буруу байдаг үгүй гэхэлэр ухаантай хүнийх нь буруу байдаг гэж. Яагаад гэвэл тэр хүнд уучлах, тэрнээс илүү ухаан гаргаж төвчих сэтгэл дутснаас одоо ухаантайгийнх нь буруу гэж. Өнөөдөр бол одоо хамгийн монголчуудад дутагдж байгаа зан чанар бол би энэ нэг уучлалцгал юм бол доошо орчин. Яагаад гэвэл би төрүүлээд буугаад өгчөж байгаа юм чинь гэсэн сэтгэл нийгэмд бол давмгаалж байна гэж сайхан нэг тийм сэтгэл судлалын тоо үзүүлэлтэн дээр бас харагдаж байна. Тэгэхээр энэ монголчуудын тайван ухаан ууч сэтгэл дөрвөн уулын дунд сая 400 болоод шавцнаасаа болцсон юм уу? Ер нь уучлах гэдэг бол энэ бурхны шашинтай буддын ухаантай холбоотой тайлбар ямар үнцэнтэй, ямар агуу зүйл, ямар одоо юмыг хожих тэр ухаан байдаг юм бэ? Тэгээ яхаа тий уучлнаа гэж тийм ээ. Нэрөөсөө л энэний цаатал зүгээр ганцхан нэг ухаан байгаа юм тий. Бусдыг уучлнаа гэдэг чинь нэгсэндээ бусдыг уучлнаа гэдэг нь өөрийгөө л уучлна гэсэн үг л дээ. Уг нь бол тий. Өөрийгөө уучлнаа гэдэг чинь бусдыг уучлахтаа бас нэгт хамааралтай юм асуудал юм тий. Манай бурхны шашинд их болсон хамаг амьтны төлөө гэж тийм ээ. Тэр амьтад хэн байх нь хамаагүй, дайсан байсан ч хамаахгүй. Тэрний сайн сайхны төлөө л бүгд залбирал явуулж байгаа биз тий. Энэ бол нэлээх агцсан том бодол шүү. Гэвч үнэн хэрэг дээр энэ маань тийм агцсан том бодол биш. Нэг жахал бодол байгаа. Бид өөрсдөө энэ савшин ертөнцтэй үеийн маш их нарийн холбоосонд байдаг. Бид нэг агаараар амьсгалж, нэг газар дээр тийм ээ. Нэг наран дор. Тийм, нэг усаар ундалж тийм. Бид бүгдээрээ л одоо энэ дурбан махбодын тийм ээ хамаарал дор сав ертөнцөд тогтож. Энд байж байгаа өчнөө олон 6 зүйл амьтантай би үеийн маш холбоосонд байж байгаа. Энэ холбоос маань бас угаасаа бас л бидний урд насанд хийсэн хилэнцээс улсан юм холбоос юм л да бас үеийн холбоос. Тэгэхээр энэ холбоосыг султахыг гэвэл яа султахдаг юм бэ гэвэл энэ бусад одоо энэ амьтдыг бид нар би өөрөө тийм ээ хайрлж инэрч тэдний зовлон авч өөрийнх нь одоо жаргалыг зөөлж чадах тийм их бод сэтгэлээр энэ хулаас хүлээж чинь суларт юм. Тийм учраас улс орнуудын хооронд их тайвныг гэрээ гэдэг чинь дайн дажиг амар амгалан байх хүнс болж байгаа үст. Харьцан ойлголцол чинь ойлголцохгүй яг уу дайн тулаан хямрал үхэл хасалт дуусахгүй үстэй тийм. Тэрнтэй адилхан бид нар бас яг ийм байх хэрэгтэй. Өөрийгөө бусад амьтантай барилцсан үеийн холбоосыг зөв болгож тийм үү? Буянтаа болгож. Тэгээд мөн үлээр барилцсан хүлээсийг алдруулъя гэвэл би бусад амьтныг би бодох хэрэгтэй. Энэрх хэрэгтэй болж байгаа үз. Өөрийгөө хэн төлөөл өөрийгөө бодъё бусдыг бодох хэрэгтэй болчиход бусдыг бодно гэдэг чинь яг өөрийгөө бодсон хэрэг бас байгаа үстэй. Би өөрийнхөө төлөө бусдыг бодох хэрэгтэй болж шин. Бусдыг бодно гэдэг өөрийгөө бодсон хэрэг юм бас тийм. Тэгэхээр энэ маань бусдыг бодох өөрийгөө бодох шин яг ингээд нарийн ботхоор усан дээр ус исэн юм шиг нэг чанартай юм бид нар ангид барьчихад энэ муу дайсан энэ бол би гэх мэтлэнгээр ингээд авчиж өнөө атгалан барьснаас болж буруу эндүрлээс болж ингээд өөртөө асар том одоо тийм хөшиг хана дайсан садан бий болгож байгаа байхгүй тий. Энийг л бид нар маш сайн ойлгох. Тэгээ бусдыг хорлоно гэдэг чинь өөрийгөө хорлсон бусдын амийг хөнөн гэдэг бол яг үнэ хэрэг дээр өөрийгөө хөхнөж л байгаа хэрэг юм. Ягаад гэвэл миний энэ сэтгэлийн биеинд шүдэж оршиж шít. Тийм бааз хэрвээ би өлсөхөөрөө махаа идээд цанхараа сусаан уувал юу болох вэ? Энэ би чи эвдрээд сэтгэл чинь орших оронгүй болно үстэй. Тэгээ юу энэ биеийг ашиглаж өөрийгөө хөгжүүлэх гэсэн хамаг юм бүтлэг болохоор энэ нас амьдралсан дуусч шít. Энэ бие маань өөрөө хаана шүтэж оршиж байгаа юм? Энэ сав шим ертөнцид оршиж байгаа үстэй. Сав шим ертөнц рүү устгах юм бол юу болох вэ? Энэ бие хаана орших вэ? Орших оронгүй болно шít. Давхар миний биеийн бас давхар чанар гэдгийг л ойлгож энэ шүтэн байрлал холбоосон дунд нь жаахан сэтгэх юм бол энэ өөрчлөлт мөрчлөх нь байх ёстой бүр анхан шатны наацах л асуудал байхгүй тий. За. Тэгээ ийм сэтгэлийг төрүүлэхийн тухайд ээжийн сэтгэлээр хүмүүс жишээ барьдаг юм л да. Их хүн бол
ганц өөрийнх нь төлөө бол өөрийгөө зорилно үстэй. Миний хүү өгөхөөс би өгөхөөс, миний хүү өвдөхөөс би өвдөөсөө гэд ээж хүн боддгоо үстэй. Та их хүн бас өөрийнх нь төлөө үнэхээр өвдөхт нь баг өөр өмнөөс нь өвдөх нь яавдаа гэж халгалдаг үстэй. Тэрүүн шиг тийм ээ. Их хүн үрэн ганц үрэн хайрлагтай адилхан бас бусад бүх амьтантай би урд хязгааргүй төрөлд их үрэн барилганд явсан гэдэг энэгээр жишээ татаж тийм ээ. Бусад амьтныг энэ сайхан одоо бод сэтгэлээр зовлонгийн авч өөрөө жаргалаа өгч чадах их хүн ганц үрэн хайрлсан шиг тийм сайхан бод сэтгэлийг нийт амьтанд төрүүлж чадах. Энэ сургуулийг л одоо гол нь манай энэ сургаал номлч нь голчлон төрүүлэхийн гол суурь нь энэ болдог байхгүй юу? Энэ үгүй чинь ийм их энэ бод сэтгэлээр чинь одоо бид гаднаас ирж байгаа бусад амьтантай барилдсан үйлээс ирж байгаа бүх саад бэрхшээл зовлонг бүгдийг алтруулдаг байхгүй. Энэ бод сэтгэлд энэ бүгд алтардаг. Яахан дайсан байхгүй тийм. Дайсан байх нөхцөл шалгах шүү дээ. Тийм багаз. Үүр шалгах болж байна тийм ээ. За баярлалаа. Дараагийн нэг чухал зүйл бол өнөөдөр бид ингээд бас их тийм түүхэн цаг үед шинэ мянганыг алгасаад шинэ зууныг алгасаад амьдарч байна л да. Одоо өстө таны хэлдгээр хар шар цагаан ялгалгүй. Тэг өнгөрсөн зуунд бол шинжлэх ухааны нээлт оргилдоо хурч маш олон гайхамшгуудыг бүтээсэн. Энэний нэг сөрөг тал нь бол зөвхөн өнгөрсөн одоо зуунд бол хүн төрлөختөн 200 сая хүнээ дайн байлдаан энэ шинжлэх ухааны нээлтийн цөмийн бөмбөг цөмийн энэ хуулийг тэр Эйнштейн гэдэг агуу хүн нээж үнэхээр миний имийг та нар ийм муу юмд ашиглах байсан юм уу гэж хаалгалж үсээн зулгаж үхтээж байсан тэр одоо цаг хугацаатай ингээд толиод бид нар ардаа үлдээж байна л да. Тэгээ шинэ зуунд одоо бид цаашаа хүн одоо бид хоёр хүмүүс яаж явах юм бэ? Оюун ухаан мэдлэгтэй явах юм уу? Сайхан сэтгэл зүрэхтэй явах юм уу гэдэг бас нэг юм сонин гараан дээр бол байна. Тэгэхээр яг бид нар шинэ зууныхаа дөнгөж хаалгаар нь шагаачаад зогсож байгаа үед бид 90 он жилүүдэд юу авч одоо цаашаа явах? Энэ бол нэгдүгээрт бид нар хүмүүс хүн төрлөختөн бид өөрсдөө л нэгдүгээрт хүн байх тийм ээ зөв хүн байх. Хүн байхын хамгийн гол одоо энэ чанар хэвчийг л одоо бүрдүүлэх хэрэгтэй юм л да. Хүн байна гэдэг чинь сэтгэлийн зөв болох асуул яриад нь шүү дээ. Сэтгэл зөв байвал хэл яриа зөв, үйлдэл нь зөв, гарсан үр нь бүгд зөв юм байгаа үстэй. Зөв байна гэдэг маань угаасаа л тэгэл та биеэр ядаж 3 одоо тийм ээ муу үйл бүх хэлээр 4 одоо тийм ээ дэмий чалчих ч гэдэг юм уу энэ 4 муу үйлийг битгий хий сэтгэлдээ 3 энэ муу зүйлийг твч гэх мэтлэнгээр тий. Энийг л бид бие сэтгэлдээ бүтээж хэл юм бол яах нь бүх юм зүг болох нь шүү дээ. Тэгээ бүх зан заншил, ёс суртахуун бүх юм чинь энтэй л барилдаж байгаа угаасаа тийм. Зүг болцсон хүнд бид нар энэ шинжлэх ухааны энэ сайхан эрдэм мэдлэгийг чинь бүгдээр нь заагаад өгөхөр яах вэ? Энэ чинь зүг юм л хэрэглэнэ үстэй тийм. Тэгээ энэ маань түмэн олонд өгөөчтэй маш сайхан зүйл болж хувирна шүү дээ. Хүн болоогүй, зөв сэтгэлгүй, өөрийгөө атгалан барьсан тийм ээ. Энэ дүүрлэр бүх юмыг ботчихсон тийм ээ. Тэгээ ийм хүмүүстэй аваачаад энэ их эрдэм мэдлийг чинь атгуулцаар яах вэ? Ёстой нэг 3 настай хүүхдэд үс устдах хутга бариулж юу болох вэ? Өөрийгөө ирэмдгэлээ дуусна өстэй тэр хүүхэд. Үс чинь барих юм бол яах вэ? Үс аваад хэргийн гаргах чинь шүү дээ тий. Тийм хүмүүстэй аваачаад чи биднийг удирдаараа айгуух боловсрал орлоо чигээд ингээд том цай дарга болгодог ч юм уу. Тэгэх юм бол эн чинь хүн болж чадаагүй өөрийгөө бодсон хүнд энэ их том агуух 1000 сайхан одоо юу гэдгийг төсөл төлөвлөгөө гаргаад зорилго тавиал ингээд улсыг хөгжүүлэх юм баргаад цай дарга болгочдөг. Ёстой юу чонод хоныг хадгалуулсан дээр адилхан болно үстэй. Тийм. Тэгээ эн чинь хамгийн наацхан асуудал чинь энэ л байна шүү дээ. Тийм учраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн яйшил бөөр хүүхдийг бүр эхээс төрхөөс нь хэвлэнд байхаас нь ахуулаад эднэрт хүн байх тийм ээ. Энэ сайхан ёс заншил уламжлал тийм ээ. Энэ зүв зүйлийг л энэ мэдрүүлж хүмүүжүүлэх нь хамгийн их анцтай зүйл болоод байгаа байхгүй юу? Энийг л хийчих хэрэгтэй. Тэрнээс биш одоо бид чинь 1000 удаа хаалгалаад ингээд байна, тэгээд байна гэж яриад байгаа юм чинь дуусахгүй шүү дээ энэ чинь тий. Яаж дуусах вэ? Дуусахад ганц арга нь юу вэ? Энэ л байна тий. Манай өмнөх хоролтойд орж ирсэн нэг хүн жаргал гэж юу вэ гэдэг дээр одоо 4 давхар хаусанд ханыг хаяад явцсан гаднаа том машинтай уйлж суугаа эмэгтэй жаргаж байна уу? Эсвэл одоо баян мөшөөний эцэст 7 хүүхэдтэй хоолыг хийж өгөх гээд будаатай шүлгийг хийж өгөх гээд гүүж яваа их хүн жаргаж байна уу? Энэ шинэ цагийн бас жаргал гэдэг тодорхойлтыг бид бас эргэж харах ёстой гэж. Тэгэхээр ер нь Монгол хүний энэ жаргах үнэхээр түрүүний та ярьдгаар
жаргалыг олох тэр одоо хамгийн гол юм бол сэтгэл одоолох гэж шүү. Хүмүүс энийг мэдсээр байж л бид бол өнөөдөр хэд мөнгөндөл явж шүү. Үссээр байж л яалтчгүй хажуу айлын хүн илүү гутал авчгаар их нэртэй илүү авч өгөхгүй бол уурлаад. Тэгэхээр яг одоо өнөөдөр олон мянган үзэгчид энэ гэгэрэлд тэмүүлэх болсон та бол ярьсан байна лээ. Нэг үе бодвол монголчууд ховж ив сонирхоо болж байна гэж их том тодорхойл сайхан тодорхойлт хэлсэн учраас бид асууж байна л да. Тэгэхээр ер нь бол одоо нэг сайхан хүний биеийг монгол нутагт монгол хүний биеийг олоо төрцөн юм чинь одоо би нэг ингээд явах тал одоо нэг сайхан дүүрэн жаргандаа гэсэн нэг тийм монгол ухааныг бас та нэг хэлж өгөөч. За тэгээ тий энэ яхаа зүгээр энэ монгол ухаан гэж тий бидний өгдөөдсөн маань л уламжилсал сайхан гүн ухаан л да тий. Ерөөсөө л хүн зовхыг хүсэхгүй л байгаа бол хилэн цэвтгийг үлдэж түрүү би хэлсэн ахаад хэлчихээ бүр тий. За олон дахил хэлэхгүй тий хилэнцээс нь зовлон гардгийн тий. Хэрвээ жаргахыг хүсэл байгаа бол сайн үлийг л эрхмэл буйныг л эрхмэл. Би хэл сэтгэлдээ л тийм ээ 10 цагаан буйнаад эрхэмлчихдэг. Ерөөсөө л тэртээ тэргүй юм болгон мөнх ис чанартай юм чинь тийм ээ. Хурааж хуримтлуулж түүнд атгалан баримтлах хэрэггүй тий. Ерөнхийдөө хүний хэрэгцээ бага штэ тий. Болон мэдлэлтэй байх хэрэгтэй л би хэлж байгаа тий. Ерөөсөө хүний адуу молон буян шиг барагдчих юм бол ховдор шунхаа болно гэдгийг шүү. Тийм учраас энэ хэрвээ ховдор шунхаа болоод болон мэдлэл байхгүй болох юм бол өөрийгөө ямарч байсан өгөөч хоосрох буйнаа варж байна гэж бодох хэрэгтэй тий. Юу амар байхын буян барагдах юм бол атаа сэтгэл төрнө гэж. Атаа сэтгэл төрөөд ингээд ингээд явах юм бол тэр хүн өөрөөхөө л амар амгалан байх бүх үнс суурай үгүй хийж байна гэсэн бодох хэрэгтэй тий. Тэгтээ түрүү бид нар чинь одоо зарим хэлсэн мэт 100 хүрэхгүй насны жаргалын төлөө тийм ээ. Түмэн жилийн би хилэн цураагаад явах уу гэдэг. Нэг сайхан үг байдаг да. Утга учиргүй 1000 жил амьдэрснаас утга учиртай ганц өдөр амьдэрсэн дээр гэх юм шүү дээ тий. Тийм учраас ерөөсөө л нэгэнт энэ хүний биеийг олчихсан. Тэгээ бид нар чинь хизээ өөх нь магадлал байхгүй тийм ээ. Мөнх усаа бид мэдсээр байж тийм ээ. Одоо энэ агшин болгоныг бид нар чинь зөв өөрийгөө хөөжүүлэх ирээдүйн төрөл тийм ээ. Сайн сайхан байх. Энэ зүйлд өөрийгөө ямар ч байсан боловсруулж жаахан ч болсон одоогоор бид амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй манайхан ч одоо за тэгж байгаа маргаашнаас одоо сайхан буйна хийнэ гэдэг ч юм уу сайхан болно гэдэг ч юм уу. Тийм биш. Өнөөдөр одоо бид нар чинь энэ сэрүүн байгаа. Энэ цаг ганц өдрөө бид нар нэг жаахан ч болсон хэрэгтэй зүйлийг хэвшүүлчихэр юм бол нэг өдрийн татамж нь угаасаа миний 100 жилийн насны юу юм бэ? Татамж нь энэ 100 насны амьдралыг ч юу болох юм байгаа үстэй тийм ээ. Мөн чанар болох юм байгаа үстэй тийм. Тиймээс нэг өдрөө зөв болох чухал тэр өдөр чинь байнга давтагдах учраас бүх өдрөө сайн болгож байна. Тэрийг л өдөр болго хийгээд байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Яг хажуугаар нь хоол ундны хаймаа хийх хэрэгтэй. Өөрийнх нь зөв байсан тэр зан үйл нь хоол олох бүх юм бас зөв болгоо шүү дээ. Амьдралын зөв болгоно сайхан болно тий. Дараагийн нэг чухал юм таавал ингээ буйныг бодвол гэж маш олон удаа бас хүмүүст ухааруулж хэлж байна л да. Тэгээ буян гэдэг тодорхойлт маань юу вэ гэхээр бас янз бүр гарч байгаа. Одоо жишээлбэл том уулуурхайнтай компанитай хүмүүс за одоо би байгаль дэлхийн надад ийм сайхан ишиг өгсөн чи би нэг буян хиндэ гэж бодож хагаад чи ер нь хүмүүст яаж буян хийж байгаа юм. Өдөр өнчөө хүмүүсд үйлэг авчиж өг. Тэднэрт одоо хоолог сайхан хоолол ундал хувцсуг. Яг нэг тийм нэг эдийн өлгийн зүйлсээр төдийхнөр ингээд буянг бол өнөөдөр бид харж байна л да. Тэгвэл ерөөсөө энэ өглөгийн буян сэтгэлийн буян одоо олон буян байдаг бах. Буяны дотроос хамгийн төгс хүний одоо заавал хийх ёстой. Насандаа хүн болж төрсөн л бол үйлдэх ёстой. Буян гэдэгт юуг одоо хүн ухаарч байх вэ? Яг тэр энэ би хэллээ шүү дээ. Энэ буян гэдэг маань бол ерөөсөө л сэтгэлийн гэм болгоныг л дараад эрдэм болгоныг олох тийм ээ. Энэ зам мөрийг бид нар чинь буйны зам мөр гэдэг ба шүү дээ. Буян гэдэг маань сайн үйл хүнийг амар амгаланд хүргэх ийм ухтган яваад шүү дээ энэ чинь тий. Тэгэхээр зэрэг таавал сая яг өглөг бол энэ нэг хэсэг л дээ тий. Угаасаа сайн үлийн төлөө нэгдүгээр чинь бэлгийн чандад одоо хүрэх 6 зам мөр шүү дээ тий. Нэгдүгээр өглөг бол зөвөөд өглөг бол янз бий. Эдийн өглөгөөс ахуулаад тийм ээ. Тэр тэгэл одоо өөр биеийн өглөгөөс ахуулаад тэгэл бүр эрдэнэ номын өглөгөн дээд гэж манайхаа ярьдаг үстэй. Тэгтээ яг тэнхлүү явахад тэмээгээр тусалснаас твдэж явахад твнээр тусалсан дээр гэж. Үнэхээр хэрэгтэй хүмүүст нь юмаа сайхан чин сэтгэлээсээ өгөх нь сайхан буян зүг тийм. Өглөгийн дараа бид нар чинь энэ шагшаа гэдэг юм байдаг шүү тийм ээ. Тийм. Энэ сахил тийм ээ. Сахих гэж. Сахил сахина гэдэг маань бол угаасаа тэр муу үйлээс чинь бид зовлон гарч байгаа учраас тэр муу үйлийг би хийхгүй, би худлаа ярихгүй, тийм ээ. Би хов зөөхгүй, би хэрүүн үг би хэлэхгүй, би дэмий чалчихгүй гэдэг ч юм уу. Ядаж хэлээрээ би хийхэ бай гэдэг. Энийг сахиж байгаа үстэй.
Тэгээ энийг чи хийхгүй болохоор ард нь нөгөө сайхан хэлний чинь зөв эрдэмтд нь гараад ирж байгаа байхгүй юу? Ядаж одоо за би амьтан алахгүй, өгөөгүй юмыг авахгүй, буруу хүслээ хийхгүй. Ард нь яв амьтны амийг аврах тийм ээ. Тэгээд ерөөсөө ийм сайхан эрдэм гарна штэ. Би сэтгэлдээ бол амьтны хорлохгүй, бас хомхоорч одоо ийм хомхолцохгүй, буруу үзлийг төрүүлэхгүй, би зөв үзлийг өөртөө бий болгоё гэдэг ч юм уу. Тэгээд ерөөсөө энэ 10-ыг сахид л тэгээд ерөөсөө тал дээр амар амгалан бүгд гараад ирж байгаа. Ядаж. Тэгэхэл юм бол тэр хүн уул уурхаагаа хийнү, юугаа хийнү тэр хамаагүй хийсэн болгоно бол зөв юм руу зам хон гарцаа байхгүй шүү дээ. Дээрэс нь нэмээд тэсвэр их хэрэгтэй. Манайх энэ намайг дайрлаа тис чадахгүй хэрэлдээ дуурлаад бослог гаргаад сүйд болж шүү дээ. Тэргүй тэсвэр гэдэг нь агуу юм л да. Тэгэд энэ дайсан чамаа хорлох гээд алах гээд ах шин би яад тисхийн гэж манайхаа ярьдаг. Боцоодын явдалд орох үед номтор байж байгаа юм тий. Багш нь чамд ном эрдэм зааж байгаа үсттэй. Зүү чиний багш мөн үү? Мөн миний багш ном эрдэм зааж. Тэгвэл чамайг тэр алах гээд муулаад сүйд хийгээд байгаа тэр дайсныг чи өмнөөс нь чи зүгээр юу ч хийхгүй харин намайг тэсвэр суулгаж байгаа багш явуулж л та. Ийм хүн байхгүй чи яад тэсвэр сурч хүн болж тийм ээ? Хад суух юм чи. Эний чинь бас л нэгэн бас л юу гэдэг. Гэх мэтлэнгээр янз бүрийн аргаар тийм ээ? Өөргөөс муу юмыг сайнд урвуулдаг олон арга байгаа юм тий. Хичээл их сайхан байж тий. Ийм сайн үеийн төлөө хүн өөрөө хичээх хэрэгтэй тий. Замнах хэрэгтэй. Тэгээд эн чинь хамгийн гол нь одоо эн чинь тэг энэ сайхан зүйл дээрээ олон юм руу сарнихгүй шүү төвлөрч сурах хэрэгтэй. Энэ бүгд бүрдээд ирэхээр эн чинь бэлгүүн гэж нэг сайхан юм төрөөд тухайн хүмүүнийг хөгжүүлдэг, бүх юм буйн тай болгодог ийм сайхан ач тустай энэ зам руу шүү дээ тий. Энэ манай бодмөрийн зэрэг бурхны олон сургаал бүгдээрээ л байж байгаа. Энийг зүгээр их том ухаан гэж бодохгүй шиг өөрийнхөө өдөр тутмын амьдрал дээр татаж авчираад өнөө маргаашийнхаа юмтай сайхан барилдуулаад жаахан ч улсын ингэж явхад эн чинь тус өгөөжөө бол тал дээр өгдөг зүйл байхгүй юу тий. За баярлалаа. Байгуулалт Эрдмийн чуулганы 142 дахь дугаар Буддын гүн ухааны соён гээгэрүүлэх үүргийн талаар сайхан хөөрөлдөж байна. Чухал юм бол одоо дархлаа байна л да. Оюуны дархлаа. Өнөөдөр энэ ирчээр Япон 2015 оны сүүлээр монголчууд 3 сая хүний тосч авна гэдэг ингээд статистик гарцсан байгаа юм. Тэгээ энэний нэгээс 17 насны 1 сая хүн байна л да манайд. Тэгээ ирээдүйд энэ бол маш их хүч, маш их одоо үндэсний баялаг жинхэнэ одоо манай улс орны сэргэн мандлын нэг том одоо нөөц гэж бид харж байна. Тэгэхээр энэ оюуны дархлаа гэдгийг бид яаж суулгах ёстой? Дамаа энэ хоёр их хүн амтай улсын дунд байгаа монголчуудын хувьд энэ бол одоо амин чухал асуудал зайлшгүй байх. Тэгэхээр та энэ оюуны дархлаа залуучуудын өр хүүхдийн энэ одоо дархлааны талаар сайхан зүйл хэлж өгөөч. Ерөөсөө л энэ хүүхэд багчуудаа ерөөхдөө албан ёсны одоо цэцэрлэг яасэл тийм ээ. Сургууль эдмөст нь л нэгдүгээр түүх тийм ээ. Ялангуяа шашин соёл үндэсний дээрэс нь зан заншил тийм ээ. Энийг л сайхан гоё. Ёс суртахууныг л сайхан гоё. Бүр албан ёсны боловсролын ийм одоо хүрээнд бүр багаас нь тий. Бүр хүмүүжүүлэх бүр ийм албан ёсны сургалт болгоол ингээл өгчхөл юм бол тэгэл энэ чинь аяндаа явчих шүү дээ. Улс орон болгон л угаасаа л ийм байдлаар энийгээ ингэж явуулж шүү дээ тий. Явуулдаг. Тэгээд өөрсдийнхөө одоо иргэн жинхэнэ одоо Монгол иргэн байна уу тийм ээ болгож төлөвшүүлж авдаг тий. Хизээс одоо хамгийн гол нь ингээд авчлаа тий. Хуулиар энийгээ бас давхар айхтар хамгаалж юм л да. Монгол улсын одоо соёлын үнэт төв болсон бидний одоо хамгийн одоо тийм сонгодог болсон зүйлсүүдийг одоо зарим ЮНЕСКО-д бүртгүүлээд байгаа шүү дээ тий. Тэрнтэй адилхан монголчууд өөрсдөө их нь одоо бидний түүх шаштар тийм ээ соёлын үнэт зүйлсийг гуйвуулсан, гүтгсэн, дашааруулсан, завхруулах гэсэн ямар нэгэн үйлдэлтэй зүгээр шууд одоо тийм хуулийн хариуцлага автоматар шууд ингээд тооцдог байдаг юм уу тийм ээ гэх мэтлэнгээр тэгээд оюуны үнэт зүйлсүүдийг одоо үйлж авчваа хүмүүсээ одоо манай уртын дуучин сайхан тийм ээ гэх мэтлэнгээр гоё ялдад хөмийн хэмээг авчиж байгаа хүмүүс их байдаг юм уу эд нарыг тусгай бүр одоо бүр улсын бүр амьд эрдэнэ тийм ээ болгож бүр бүртгэж одоо ингэдэг бүр тусгай улсын халамжинд байлгадаг улсаас тэтгэдгийн гол учир нь бол ерөөсөө тэр хүн тэрнийх нь хариуд бол энийхээ уламжлах л ёстой. Ёстой. Өөрөө тэгээд дараа нь явахдаа миний имийг бүрэн дүүрэн уламжилсан дараагийн шав бол энэ гэж тэрнийгээ зааж өгöd тэгээд тэр хүн яг хорвоос мөхс үзээ явахаар тэр шав нь залгамжилдаг. Гэх мэтлэнгээр өөрсдийнхөө тийм айхтар одоо ингэж хүнээр дамждаг энэ айхтар нарийн одоо соёл молоо хүртэл дамжуулдаг олон аргууд байдаг юм л да тий. Энэ болгонуудыг бүгд ингээл бий болгочих л асуудал шүү дээ өгнөл тий.
Тэгээ энэ маань ганц оноо Монгол туурхтны юм биш. Монголын түүх, соёл тийм ээ, шашин, ёс заншил гэдэг маань бол одоо бид халимаг байна, бүрээд байна, орос гэх тийм ээ. Тэгээд туваачууд маань байж л байна. Тэгээд одоо өөр Монголоос ахуулаад одоо ингээл гадна дотн байж байгаа энэ бүх монголчууд маань бүгдээрээ л бид нар юугаараа нэгдэхүүл энэгээрээ л бид нар нэгдэн шүү дээ угаасаа тий. Өөр биднэрт нэгдэх, биднийг цул болгох тийм ээ. Ийм байхгүй. Энэ маань захан ганц Монгол улсын ив нэгдэл бидний оюуны дархлаа биш. Энэ чинь дэлхийн Монгол туурхтан болгоны тийм ээ. Бас одоо ив нэгдэл, дархлаа тийм ээ. Бид бүхэн энэ бүгдийг оршин тогтнох, цаашид уламжлуулах ийм нарийн нэг юм байгаа юм шүү тий. Энийг л одоо харин төрөөс харин сайхан энэ чинь баг ерөнхийлөгчийн зарлиг гараад ерөнхий боловсролын сургуулиудад бас энэ зүйлсийг заахаар одоо тийм сургалтын ном эднүсийг нь хийгээд багш нарыг нь ерөөд нь бэлдээд энэ ажил нэлээ шуурхааны хэсэг явж байсан шүү. Одоо ямар байгааг нь би сайн мэдэхгүй байна. Одоо монголчуудын өнөөдрийн нэг юм баян хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлт бас их янз бүр болоод байна л да. Хуучны цагт бол монголчууд хэрэглээ багтай. Үнэхээр монгол гэрийн гадаа бол хог гэдэг зүйл бараг байдаггүй. Бүх юм нь байгальтай шингэчдэг. Орсууд ирээд ингээд баахан лаас тарихаар нь гайхаад ингээд хараад тэрийг бүгдийг аваад аяа халбаг хийжсэн гэл ингээд ярьд. Гэтэл өнөөдөр бол одоо ингээд маш өөрлөгөн байна л да. Таны ярьцлаган дээр 15 хүүхэдтэй айлын дунд хүүхэд ах эгч нараа номоо гамтаа хэрэглээрэй гэж байгаа л би хэрэгэлдэг байсан. Тэрний буй надад ирсэн гэж та ярьсан байна л. Тэгэхээр энэ баян хүн гэдэг тодорхойлтыг өнөөдөр нэг сайхан яг ингээд хүн гэдэг утгаас нь аваад үзэх юм бол ямар хүнийг баян хүн гэх вэ? Мөн одоо энэ монголчуудын өрлөгөн байгаа энэ хүүхдүүдээ одоо байшин төгжөөл маш их одоо машин тэрэг одоо янз бүрийн компьютер өгөөл би хүүхдээ жаргалтай байлгаж байна гэж хэлж байгаа энэ зүйл бас одоо ямар вэ? Угаасаа манайхаар бол болин мэдл гэж ярьдаг юм л да. Хах бас ханам мэдл гэж. Хүн өөрийнхөө тийм хэрэглээгээ сайн мэдэж, тийм ээ. Хэрэглээнээс илүү тийм зарлага эднээс гарахгүй байх. Энэ соёлыг л одоо манай монголчууд ч бүр өн эртнээс ялангуяа одоо энэ нүүдэлчин улсуудын хувьд бол бүр онцгой байсан юм шиг байна. Яг л байгальдаж хөтөж амьдарч шít бүгдээрээ тийм. Бэлчээрээ их сайхан байлгах, гамтай хэрэглэх, бэлчээр нь одоо янз бүрийн байдлаар одоо ус мусаа бохирдуулах юм бол ирээдүйн амьдралын хувьд бол тун хүнд байлд орно шүү дээ. Тэгэхээр монголчуудын хувьд бол энэ байгаль дэлхийг одоо шүтэн дээдлж цогцсон амьдрах, сав шим ертөнцтэйгээр цогцсон амьдрах яриа да тийм ээ. Энэ ухаан их мундаг байсан. Тэгээд дээрэс нь нэмээд байгаль дэлхийг энийг амьд оршин тоглоно гэдгийг маш сайн мэдчих. Угаасаа өнөөдөр хүртэл одоо нэг ус ургамал бүгд одоо энэ чинь амьд гэдэг нь өнөөдөр хичнээн сайхан нотолж байна шинжлэх ухаанаар тийм ээ. Энийг ойлгож байгаль дэлхийтэйгээ бүр хүнчлэн харьцдаг. Лустай, савдагтай, эзэнтэй тийм ээ. Тэрнтэйгээ ярьдаг, хайрладаг, юмаа өргөдөг, айдаг, ичдэг тийм үү? Тийм л байлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ сайхан ёс заншлыг л уг нь бол тий бид нар яг хөө ёс заншил байгаа боловч түүнийг нь өнөөдрийн энэ сайхан бас шинжлэх ухааны танин мэдхүү уламжлалт бас үнний ухаанаар нь сайхан гоё ойлгуулад өгчих юм бол хинч одоо ийм чухал юм чинь зүгээр нэг тийм хажуугаар нүдэн дөнгөж чадахгүй болчихлоо юм л да тий. Хамгийн гол нь мэдүүлэх хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй. Ойлгохгүйгээсээ болоод эдгээр чинь үрлэгэн байна. Хоёрдугаарт энэ сав шим ертөнцөө хайрлахгүй байна. Энэ хог мог хаяад бохирдуулаад байгаа бүх хэмжил одоо өөрөө мэдэхгүй байгаа учраас тэгж байгаа шүү дээ. Энийг л одоо өөрийнх нь одоо амьдарч байгаа гэр орон өөрийнх нь одоо ирээдүйн амьдралтай нэгт холбоотой аливаа нэгэн одоо тийм хариугүй тийм одоо үйлдэл гэж байхгүй үйл үргэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байна тийм. Нэгэнт одоо үйлдэлсэн одоо үйл ажиллагаанаас нь үр дагавар нь яг л тийм л гарна. Тэр тухайн хүний хийсэн одоо үйлдэлийн үр дагаврыг хэн нэгэн эдлэхгүй. Тухайн хүн өөрөө эдэлдэг гэдэг ийм хатуу байгалийн хуулийг л хүнд ойлгуулчих юм бол тэгэл болох юм л да тийм. Тэгэхээр энийг л маш сайн ойлгуулж өгвөл тэгээд энэ бүх асуудал цэг тавигдана л гэж ойлгох хэрэгтэй. Дараагийн нэг чухал зүйл бол хүнд олон зовлон байх нь үнэн боловч мэдэхгүй зовлон бол хүнийг бол одоо маш их чирдэг юм аа гэж жишээлбэл одоо өнөөдөр ингээл бөө сайн гэж хэсэг хараач байгаа муу юм байна. Маргааш нь одоо лам сайн нөгөөдөр нь одоо бяцлахын зүү юм байна гэл ингээл хараагаал солиол гүгээд байгаа. Эсвэл одоо юу гэдэг бид хоёрын ингээл сайхан ярьж байгаа юмыг
тухайн үед нэг сайхан ойлгож байгаарна шингээж явахгүй тэгэл нөгөөдөр нь бас нэг тэнд ярьж байгаа үний юм шиг ингээд санагдтал нэг ийм зовлон бол ийм цөөн цагт гарч ирдэг юм аа. Тэгээд энэ дунд бол хамгийн гол нь уншиж одоо тарих толгоонд юм ихээс илүүтэй сэтгэлийн гэгэрэл түн шамдах хэрэгтэй гэж бас ярьж байна. Тэгэхээр энэ мэдэхгүй зовлон гэдэг нэг талаар бас тань хэлж өгч. Энэ зөв үзэл тогтсон хүнд бол хинч хуурмаг зүйлийг тулгын хүлээлгэж чадахгүй гэж. Тэгэхээр зэрэг одоо бид нар бол энэ үнний сургаал, энэ зөв номыг байгалийн одоо жам тийм ээ энэ ном цогцолцсон энэ их ухааныг бол нэг зөв ухаарах өөрөөсөө хичээж боловсрол олж авах ёстой юм байх юм. Ингээ авчхал юм бол тэр хэн нэрнүү ямар одоо юу гэж хэлдэг юм байгаа тийм ээ. Яач одоо тухайн хүнийг одоо толгойг нь эргүүлэх гээд янз бүр юм яриад ерөнхий юм зөв мэдсэн хүн бол тэрэнд бол автна гэж бол байхгүй шүү дээ тий. Тэгээ зөв үзэл тогтсон хүнд хинч хуурмаг зүйлийг тулгын хүлээлгэж чадахгүй гэж. Бараг амиа тавьсан ч тэрнээс юу гэж тэ буруу юм бол мэдсээр байж хөл тайх уу тийм үстэй тий. Аюул гэдгийг мэдсээр байж хүн чинь гал түлнэ галд гараа их юм бол түлнэ үстэй. Мэдсээр байж галаа хийхгүй л үстэй тий. Мэдхгүй хүн бол хийгээд дингийн хөшөө дуусан шүү тий. Тэр тэгээс нь мэдхгүй байна гэдэг аюул. Тийм учраас ямар нэгэн зүйлд орохдоо бурхан башуурл хийсэж миний сургаалыг алтыг яа шинждэг шинжээрэй гэж. Тунгагаа, таслаа, сунгаа тийм ээ. Тэгээд цэвэр алт бол цэвэр л алт байна үстэй. Үнэн бол үнэн л байна. Тэгэл аваараа л гэж. Бүр юм шалгуур тавьсан юм байна. Бас нэг чухал юм бол энэ ардчилсан оронд бид нэр амьдрах болсны нэг сайхан юм бол эрхчлөө. Бид бол одоо эрхчлөөт иргэн болсон. Яах нь миний дур гэл ардчлалын том тонхог бол миний эрх чиний эрхээр хязгаарлагдана гэж байдгийм гээл. Тэгээд үнэхээр одоо сая 400 сая 600 хотод байна л да. 1.5 сая километрийн баруун тал нь бараг эзгүүрэх шахуу зарим цомдууд маш цөөх хүнтэй болцсон. Яадгийн би эрхчлөө гэдэлж байна. Та бол үнэхээр одоо өөрийнхөө сонголтыг хийсэн таны буруу гэж байх уу. За одоо утаа тагаа тэмцээгэл ингээл явж шít. Тэгэхээр энэ эрхчлөө гэдгийг хүн ер нь монгол хүн яаж шингээж ойлгох вэ? Тий. Ер нь бол эрх чөлөө бол бидний хувьд бол хоёр зүйлээр л ойлгох хэрэгтэй. Нэг нь бол яг ертөнцийн янагуун тийм ээ. Нөгөөт нь үнэлэхэд асуудал шүү дээ. Цэвэр эрх чөлөөлөлт гэдэг бол гэрэл байхгүй тий. Бид нарыг одоо орчлонд уйж байгаа тийм ээ. Биднийг өөрийн эрэхгүй болгож байгаа зүйл маань бол энэ сэтгэлийн энэ гимүүд юм шүү дээ. Энэ 4000 нэсвас гэж яриад байгаа чинь энэ байхгүй юу? Жинхэнэ аюул бол өөрөөсөө энэ л юм тий. Бид үүнийг л хувьсгах өөрийгөө бий гэж байсан энэ айхтар атгах сэтгэлийг тийм ээ ургуулах. Энэ л биднийг одоо энэ хорвоод уйж тийм ээ орчлонд хүлж байгаа том хүлээс юм тий. Энийг гэтлэн гэдэг бол энэ чөлөөлөл тийм ээ тий. Хоёрдугаар тул яг бид нар таавал өнөөдрийнхээ нийгмийн тухай ярьж байна л да тий. Энэ бол угаасаа энэ төр гэдэг чинь айхтар юм байна шүү дээ тий. Яг уу шашин бол ингээд хүн алдаа сайхан зөөлөн байлгах, дотроос нь соён гэгэрүүлэх энэ сайхан тал дээр ингээд ажилтдаг юм байж. Тэгээд дийлдэхгүй байгаа хүний хуульчлан засагладаг юм л да тий. Тийм учраас хуулийн хүрээнд тэр хүн бол зүйл амьдрах хэрэгтэй тий. Тэгж үл энэ хүн бол энэ нийгэмд л чөлөөтэй байж чадна. Аливаа нэгэн тогтсон хууль хүн байх хэмжээнээс хэтэрсэн үйлдэлийг бол хуулиар засагладаг л үстэй тий. Энэ бол тэгэл өөрийнхөө эрх чөлөөг бол тэгээд нийгэм чөлөөтэй амьдрах тийм ээ. Оршин тогтнох зүйлээ үгүй хийж шуран гяндан ч юм уу тийм ээ. Цаазын давсан дүүрэг аваачих. Тийм л асуулт хүрнэ шүү дээ тий. Тийм учраас ямар ч байсан хүн бол тийм ээ. Хорвоод амьдарч байгаа тохиолдолд нийгмийн дунд байж байгаа тохиолдолд бол тийм ээ. Цог хэмжээний одоо өөрийнхөө хэр хэмжээ хуулийн тийм ээ. Энэ одоо хэм хэмжээг мэдэх ёстой маа тий. Бусдад хорлолгүй тийм ээ. Байх тий. Тэгэх юм бол өөрт хорлолгүй байх шүү дээ тий. Хоёрдугаарт бол өөрийнхөө цаашдын ирээдүй тийм ээ төрөл дамжих хүн гэдэг энэ сайхан цэвэр одоо орчлонгоос бүрэн одоо салж агуух одоо тийм амар амгаланд хүрэх мөнхийн эрх чөлөөнд хүрэх энэ асуудлаа эрхэмжих ёстой юм. Энэ хоёрыг хамт байлгаж явах тул болчихно доо. За баярлалаа. Одоо яг энэтэй уялдуулаад та бол өнөөдөр ном бүтээлээ туйрваад одоо өсдөрсөн нутаг хаглахынхаа хийдэд бол одоо амьдарч байна. Гэтэл энэ улсууд бол өдөө бол амьдрал байхгүй. Өдөө бол одоо хэдэн малаа барсан. Яагаад ч одоо амьдарч чадахгүй гэд нүүжирсэн улсуудын 600 мянган тэгдэг гэнэ л дээ. Сая судалгаа бол тэгж харагч 600 малаа барж бид ирлээ гэд. Тэгээ зарим нь бол нэг Монгол ухаантай үнэхээр нэг Монгол ээж аавын хүүхэд учраас буцъя гэж бодож ийн гэнэ л дээ. Тэгсэн хэрнээ хэн нэг хүн надад амьдрал арга зааж өгөөсэй.
би яаж амьдрал миний амьдралын хандлага ямар байвал зөв юм бол очихороо энэ үү ядуу юм юу ч болоод ирлээ гэвэл би юу гэж хэлэх вэ ч гэдэг юм нөгөө яг л энэ монхог байгаагаас юм ойлгохгүй байгаагаас нэрлэхэд ч юм одоо буцахгүй байгаа монголчуудын нэг ийм зүйл байна. Тэгэхээр одоо газар шороод утга руугаа хүмүүс буцаж нүгээсээ цулбуураа морин жолооныхоо цулбарыг эргүүлээсэй гэж ярьж хүсэж байгаа хүмүүс их байдаг. Энэ тал дээр бас та юу хэлэх вэ? Үнэхээр одоо амьдралын хандлага гэж бас ямар байх хэрэгтэй юм бол. Яг нэгдүгээрт бас хүн бас юу ч юм мөр бүтэн тийм ээ. Тэгээ бас хоолтой ундтай байх бол анхан шатны шаардлага шүү дээ. Нэгэнд амжилт хүн ба хүнээс хойш тийм ээ. Түүнийг хэрэгцээг ханхын тухайтал бүгдээрээ л зүтгэж байгаа. Тэр нь сайхан болоод ирэхээр хүссэн хүсээгөөрөө тэгэл аяанда сэтгэл чинь тэгээд соёл тийм ээ гээрэл ийм зүйл явдаг юм байна л да. Ингээ харж яхад улс орнч адилхан, хувь хүнч адилхан угаасаа тийм. Хамгийн гол нь ингэж явахдаа тийм хар аргаар тийм үү эсвэл муу аргаар тийм ээ энэ амь зуулга бүтээж болохгүй юм тийм. Энэ бол өөрийгөө улам бүр уруудуулж улам бүр доош нь хийх. Тэгээд эргэж одоо сэхэж чадахгүйгээр өөрийгөө их галсан зууланд дунгах ийм зүйл байгаамаа тийм. Хамгийн гол нь нөө зөв аргаар тийм ээ өөрийн үнэн сайхан тийм ийм аргаар энийг бүтээгээд ингэх юм бол эн чинь бас тал дээр тухайн хүний хүн өргөөж авах гарсан өргөөж нь өөрт нь тийм ээ сайн сайхан дагуулах ийм зүйл болох ёстой л доо тийм. Ийм учраас бид нар энэ амь зуух бас энэ өөрийнхөө энэ аргыг бас бодохдоо хувь хүн болгонд явах те авьяас нуур сонирхол нуур янз бүр байгаа л да. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлийн хандлагыг зөв байлгаж тэр амь зуух зүйлтэйгээ явах юм бол аяанда угаас энэ бол зөв сэтгэлээс чинь л алхам тутам амгалан жаргалан илбэг байх тал дээр бүхэн бүтэх энэ үг таарга нэгдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр нэгддэг тийм. Тэгэхгүйгээр бол энэ чинь муу аргаар бол бүх юм хаагдана шүү дээ. Өөрөө хөл хоригт хэмжээнд хүртэл очин шүү дээ явангаа. Тийм үстэй. Хар аргаар явах юм бол тэгээд хичээж байхад бол санаа сайн бол заяа зүг хичээр тийм ээ. Хүн болгон өөрийн идэх хоол, идэл хэмжээтэй ирсэн тийм. Энэ хэмжээнд бол ямар ч байсан явчихноо. Монголчууд бол тал дээр амьдрах сайхан боломж бий шүү. Би одоо ингээд харж байхад толгой ширээ хүртэл одоо аваад хийжсэн чинь яасан ч байсан тийм үлсэхгүй ийм арт юм байгаа. Угаасаа тийм тусгай тийм. За. Манайхан дэндүүл өөртөө тэр юу хэрэгцээ болон мэдлэг би ярьсан тийм ээ. Хэрэгцээгээл дэндүү хөндрүүлээл тийм ээ. Тэгээ бусдаа яадгийн нэг өрс гэдэг юм уу одоо дэндүүл жоохон техникээс болол өөр өөртөө зовлон хуурсаад байгаа юм л да тийм. Тэгэхгүй бол одоо гайгүй штэ тий. Хөдөө бол сайхан амьдрал байна. Ийм сайхан одоо тийм монголчууд ч бугасаал бүгд 100 болохоор хотод байдаг хүн байдаг юм уу? Бараг хотын хөдөлгөө лагер хүүдэ гараад явчихдаг угаасаал тий. Бас нэг чухал зүйл бол үнэхээр бас таны хэлдгээр монголчуудыг чирж байгаа нэг айхтар юм бол энэ шунлын сэтгэл байна л та. Өнөөдөр бол үнэхээр энэ бол яг энэ шунал гэж нүдэнд харагдахгүй энэ Испаниас бол улс орныг хүн төрлөختнийг тэр дундаа бас монголчууд өөр галзууруулж байна л та. Үнэхээр одоо энээс л болж бүх гайтуудыг гарч явах шиг байна. Тэгэхээр бурхны шашинд энэ шунлын талаар одоо дурайтал мэдээж хэлсэн байдаг бах. Шунал ихтүүр шулан бол ноол гэж ард хүмүүс ярьдаг. Тэгэхээр энэ шунаг сэтгэл шунлыг яаж дардгийг болохгүй шүүгээл гараа бариад суугаад ах юм уу? Эсвэл энийг цаанаас нэг гэгэрж айнд нь уусгах хэрэгтэй байдаг юм уу? Угаасаа энэ чинь бид нар чинь угаасаа ингээд уур хилэн шунал дачаал ингээд бүх юм чинь угаасаа хүн болгонд байж байгаа шүү дээ тийм ээ. Харам матаа ингээд бүгдээр зөнгөөрийн сэтгэл дотор оршиж шүү дээ. Энэ одоо сэтгэлийн энэ гэмүүд маань бидний хүн гэдэг энэ төрөлд барьж өгөхөд төрүүлж хорвоод иргэдүүлж байгаа шалтгаан юм чинь угаасаа тийм. Энийг зүгээр ганц шунлаас боллоо гэж болохгүй л дээ тийм. Тийм учраас л би ингэж байгаа юм л да. Угаасаа хүн болгон бол одоо амьдарч штэ тийм ээ. Хүн болоод одоо ингээ амьдарч штэ. Одоо энэ насанд би яг 100 жил амьдралаа гэхэд эргээд үхэн үсттэй. Үхээ дахиад 100 очоод төрөл аавна тийм ээ. Эргээд төрөл аавна. Дахиад үхэн, дахиад 100-д очино. Тэгээд төрөл аавна, тэгээд үхэн. Энэ гур бидний амьдралын гол эргүүлэг байгааз. Тэгэхээр зэрэг энэ амьдралын энэ эргүүлгийг бид нар бүр наашин татаад өөрийн амьдралаа их зүг болгож бодвол нэг өдөр татаад авчиръя л та. Тэгэхэд бидний өнөөдрийн нэг өдрийн сэрүүн байгаа энэ цаг маань бол бидний одоо энэ сэрүүн байгаа өнөөдрийн нэг өдрийн энэ хугацаа энэ давтамж чинь яах нь бидний 100 жилийн насыг бүтээдэг юм байгаа зү тийм. Тэгэхээр бид нар нэг өдрийнхээ сэрүүн байгаа цагаа ямар ч байсан анхаарч аваад өглөө босч байгаа тийм ээ ажил төрлөө хийж байгаа тийм ээ энэ бүх зүйлүүдээ их зүв болгож
хэвшүүлэх тийм одоо зүйлийг амьдралдаа бий болгох хэрэгтэй юм л да тий. Хоёрдугаарт бол бидний энэ үхэл биш үү? Өгж байгааз энийг чинь наашин татах юм бол ерөөсөө нэг оройны нойр чинь угаасаа үхлийн бичвэл давтамж юм. Үхүүд хүн 100% бий хураагддаг. Унтахад бол нэг 30% хураагддаг юм л да. Тэрнээс биш хураагдж байгаа зам ам нь яг үхэлтэй адилхан. Ерөөсөө үхлийн хагас нь унтах гэж ярьдаг шүү дээ тий. Гадуурлахын хагас нь уурлах гэж ярьдаг баха тий. Тэгэхээр зэрэг бид энэ зүүд гэдэг маань бол зууртын бичил давтамж юм бас тий. Тийм учраас зүүдээс ирж ухаалж нойроо өөрийнхөө эрхэн давах янз бүрийн хувьцууд байна. Зүүд нойроо буян хураах тий. Гэх мэтлэнгээр ингээд ганц өдрийнхөө л одоо энэ сэрүүн байгаа цагаа унтах зүүд энэ гурваал би анхаарал авчих юм бол яа нь бүхэлдэн амьдралаа би бүгд нь гартаа авахд боломжтой болоод ирж байгаа биз. Тийм учраас энэ бясалгал буюу сайн зүйлийг өөртөө амьдралдаа бүтээнэ гэдэг чинь зүгээр нэг ертөнцөөс салаал нэг сахил аваад нэг агуу магуу суугаал хэдэн гурван жил бясалгаад гоё болдго юм биш юм тий. Гол утга нь бол өөрийнхөө энэ амьдралд зөв одоо энэ үеийг тийм ээ биеийн сэтгэлдээ хэвшүүлэн бүр одоо мөн чанар болгох. Өөрийн амьдралын мөн чанар болгох. Энэ бол одоо ерөөсөө одоо гол бясалгалын гол айсны штэ тий. Тэгэхээр зэрэг одоо би уурлаад шунаал тийм ээ энэ одоо энэ бүгдээс нь хамаг зовлон гараад байна гэж байгаа бол өөрт одоо төрж байгаа сүрг одоо юм сэтгэл ба штэ. Хураагдсан сүрг сэтгэлийг өөрөөсөө алдруулах тийм ээ. Сайн эрг сэтгэлийг өөртөө байнга төрүүлэх өглөөний нэг жоохон бясалгал ариусалж байдаг юм. Хоол унд ууж идэхдээ нэг жоохон залбирдаг тийм ээ. Тэгээд өрөө ямар ч байсан би бол одоо бурханлаг гигэн чанартай хүн. Би ирээдүйд бол бүрэн чөлөөлөгдгийг бол энэ нэг сайхан зүйлс би салж болохгүйгээд гэртээ нэг шахаа шүтэн дээдэлдэг тийм ээ. Хүн гэсэн мөн чанараа байн хардаг, бурхан шүтэнтэй байх. Гэх мэтлэнгээр орой унтахдаа зүү сайхан буянтаа сэтгэлгээтэй унтдаг. Тэр маань миний зүүднэр буянд урвуулдаг тийм үү. Тэгээд одоо идсэн хоол, уусан хоолоо бас дэндүүх гай болоод байгаа бол мацаг барьж түүнийгээ зохицуулдаг ч гэдэг юм те. Ийм нэг хитгэн зүйлийг л өөртөө хөвшүүлээл. Бүгд боломжтой. Боломжтой жогс тал дээр байж байгаа юм тийм. Ингээл авчихл юм бол угаасаа тэгээд энийгээ өдөр болгон хийдэг. Хажуугаар нь хоол олох мөнгө олох ажлаа хийлгүй явдаг. Энэ чинь завсар нь угаасаа хүн унтдаг юм байгаа шүү дээ. Сэрдэг юм байгаа байж тээ. Тэгээд бие хэл сэтгэлдээ түрүүний хэлдэг тэр хов зөөхгүй шиг, худлаа ярихгүй шиг, хов зөөх юм бол хоёр хүний хооронд нэг салах ажил, муу ажил байгаа шүү дээ. Тэрс бол надаа гайр шүү дээ. Иймэрхүү хідэн зүйлсүүдийг өөртөө тарчин болгоод тогтоогоод нэг жоохон ам тангараг аваад тавхан зүйлийг ч болсон сахичдаг тийм үү. Гэх мэтлэнгээр ингээд байх юм бол уг нь тал дээр энэ бүх зүйлийг алдруулж болох юм байгаа тийм. Уг нь хүн тийм биш. Буу сайхан хамгийн гол манай хашин дэндүүх тарамдуулаа том болгоод амьдралын хэцүү юм болгоод за тэгж байгаа судалж байгаад болдгийн гээд тэгэхгүйгээр зүгээр иж яах юмар анзлаад ингээд айжим ч мөн чанар болоод ихээр цаашаа гүнзгийрээд тэгээд ич гайхамшигтай сайхан хүн болох тэр үтгий хэл одоо ёстой энэ нас үтгий хэл ирээдүйн төрлөө хүртэл агуу болгож болох боломж хүн болгонд байгаа юм шүү тийм бид нарыг өдөр болгон чи ингэж үхэл сураараа зуурдаан бас ингэж төөрөхгүй шиг ашиг сураараа гэж нойр зүү заяага үсттэй тий 100 жил наслахад 100 жилийн энэ амьдралын мөн чанарыг чи сайхан болгоод аваач гэд бид нар өдөр болго бид сэрж байгаа биз дээ тийм ээ. Тэгээд ингээд амьдарч байгаа биз дээ тийм учраас энэ цаг хугацааг алдаж болохгүй. Гол урсаад өнгөрөхөд бид хутгаад авахд миний хутгаж авсан шанаг усал миний ус болохоос биш. Урсаад өнгөрж байгаа ус биш биз дээ. Тэр шиг цаг хугацаа агшин чинь ахиж олдохгүйгээр урсаж шүү тийм. Бид нас нэмэгддэг юм өхөлд л ойртод агшинаар отоо юм тийм. Тийм учраас яарад тийм ээ энэ цаг хугацаануудыг алдахгүй шиг тийм ээ. Энэ зүү хөл тавьсаар гэж бодох юм. Тэгэхгүйгээр одоо бид нар ганц нэг шунлыг явах, уурыг явах гэдэг биш шүү дээ. Тэ. Имийг анслна гэдэг чинь энэ байхгүй тийм. Гол ансыг нь олж авч яагаад маш хялбар аргаар, товчхон аргаар тийм ээ мөн чанарыг нь олоод ингээд өөрөө хийчихэл юм бол ёстой 100 жил бүтээж чадахгүй зүйлийг нэгэн агшинд бүтээж болох ийм аргууд манай монголчуудын өвдөцийн уламжлал энэ тарны шашинд сайн их байдаг юм л хэлэх гэсэн. Түүнийг л сонирхороо л гэж. За одоо үнэхээр баярлалаа. Тэгээд энэ өөрийгөө анзлах одоо хамгийн чухал зүйл нь өөрийгөө таних гэдэг. Өөрийгөө таних уу гэдэг юмыг бол үнэхээр одоо хүнээс бол маш хол. Яагаад үл чи өөрийгөө хажиглгээд тэгэхээр би одоо яагаад өөртөө байж юм чи яаж өөрийгөө ажиглах юм чи гэдэг. Нэг мэдсэн чинь гэж дандаа үйлдэлээд нэг л мэдсэн чинь тэгсэн байсан. Нэг л мэдсэн чинь гэдэг. Тэгэхээр энэ өөрийгөө таних яаж одоо энгийн төвшөнд өөрийгөө таньж сурах вэ? Энэ бол одоо дэлхийд дээр байгаа 7 тэрбум хүний зүрхтээ 0
талаар нь хэдгүүл гэгэрсэн чинь би чадахгүй ч гэдэм юм ингээд амарлаад хайчихж штэ. Тэгэхээр энэ талаар тийм биш л дээ. Манай Чингис Богд маань айлцсан штэ. Улсыг хураахыг бол хүнийг нь хураачих штэ. Хүнийг нь хураахыг бол сэтгэлийг нь хураачих. Сэтгэлийг нь хураач бол одоо биеийг хаачгүй гэж. Нэг. Хоёрдугаарт бас хэрвээ чи эхлээд улсаа засыг бол гэрэн зас гэж. Гэрэн засыг бол ихэд өөрийгөө засчих гэж. Өөрийгөө засыг бол сэтгэлийг төв болгох гэж. Тэгэхээр би миний сэтгэл ямар байна? Тийм гэдгээс шалтгаалж миний яриа, миний үйлдэл яг л тийм аягаар хөвөрнө үстэй тий. Тийм учраас сэтгэлийг төв болгоно гэдэг чинь өөрөө сэтгэлийг л сайн анслан барихыг хэлж байгаа юм бол та тий. Тэгэл юм бол одоо бол тэгэл ерөөсөл бүх юм чинь эндээс эхэлж штэ тийм ээ. Эндээс нь хамаг юм үүсч байна тий. Тэгэхээр одоо яаж анслах уу гэж бодож байгаа хэрэгтэй үзэгчээ тий. Яаж анслах аргыг одоо Бурхан багш маш амархан томьёол хэлсэн байж та тий. За яг би түрүү энэ дээр би нэг юм хэлчихье. За нэгдүгээрт би зүгээр нэг сайхан гэртээ нэг сайхан нэг Бурхан багшийг бүтээчихье л да. Би зүгээр ингийн юм ярий да тийм ээ. Тэгээд хүн болгон гэртээ Бурхантай ш та тийм. Тэгээд тэр Бурханыг яагаад бүтээж байна гэхээр зэрэг би тэрийг шаваараар бүтээгээд зураад цутгачаад тэгээд тэр маань бол одоо үнэхээр ид шид өгдөг зин зүйл болчлоо гэж 18 өргөд амьлуулаад одоо л гар мар хурж болохгүй ёстой нэр сэвтэх юм бол одоо сүйд хийнгээд мавар айгаад ингэдэг те. Үнэхээр тэгд юм уу гэж бид нар бодож болно л да. Гол нь тэрний биш. Та энэ Бурханыг ийм дүрээр сэтгэлдээ яг намайг ингэж өөрийгөө толинд харж байгаа юм шиг сэтгэлдээ бодож бүтээж сургуулахын тухайд тэрийг дүрээр бүтээж байгаа. Тий. Тэрийг бид нар шавар зутгмар зургаар нь биш. Яг тийм дүртэйгээр гэрлийн байдалтай бид бүтээх ёстой. Ариуссан чөлөөлөгдсөн одоо Бурхан гэдэг бол угаасаа тийм гэрлийн чанартай. Тийм агуу зүйл юм л да. Түүнийг тэр чигээр нь би өөрөө сэтгэлдээ сайхан бүтээгээд үнэхээр надад бас энэ Бурхан шиг юм болох юм боломж миний сэтгэл зөнгөөрөө байгаа. Энийг муу сэтгэл маань болонгортуулаад би одоо ингээд хүн гэдэг махан бид баригдчаад байна. Тэнгэрийн мөн чанар тунгалаг боловч үйл гарч болонгортуулдаг үстэй. Усны мөн чанар бас ариун боловч одоо шавар босч болонгортуулдаг. Тийм хүний сэтгэлийн мөн чанар өөрөө бурханлаг юм л да. Түүнийг л бид нар муу одоо хилэнцгийн үйл сэтгэлийн одоо энэ нисвасаар түүтгэлчгээл эндүүлэр барьчихал байгаа юм гэж тийм. Ингэчээ би тэр Бурхандаа би танд итгэж байна. Тэ? Би тань шиг болъё. Тэгээ таны айлцсан сургаал номоор би замны та яаж өөрсгөө болох аргын заач өгч тийм ээ. Гэмшлэнгээр ингээ сайхан аврал одуулаад сэтгэл үүсгээд гэхдээ би өөрийнхөө төлөө биш би хамаг амьтны төлөө би гэгэрий сэрий гэдэг чинь би түрүү ярьсан шүү дээ. Яагаад бусдыг бодно? Бусдыг бодно гэдэг чинь өөрийгөө бодсонтой адилхан гэж тийм ээ. Энэ дээр би гэдэг нь атгаж яахан сулруулад ингээ сайхан Бурхан багшд авралуудуулаад тэгэд орой дээрээ Бурханыгаа бүр ирж одоо намайг итгэл одуулангууд энэ дээр залгарлаа гэж бодоод ч юм уу тий. Тэгээд зүрхэн тарныг нь урьяад тэгэхэд Бурханы биенээ сайхан аршааны хур буугаад миний бие сэтгэлд байгаа хамаг хилэнцгийг шар усны нүх болгоноор хөөж гаргаад өөрийгөө сайхан ариусч байгаа юм шиг сэтгээд дараа нь сайхан унш туусныхаа дараа Бурханаа оройгороо сайхан цомбонгийн нөхрөө оруулж биендээ оруулж ирээд тэгээд энэ зүрхэн тушаа Бурханы сайхан оршоод гэрэл болоод оронгууд нь одоо миний бие хэл сэтгэл Бурханы бие хэл сэтгэлтэй яг адил боллоо гэд өөрөө яг Бурхантай адилхан төсөөлөнгүүд энэ гэрэл маань бүр ингээд бие дүүрэн засраад сүүлдээ шар усны нөхөр гадах шагаа засраад алт ирээтэй дараа нь тэр гэрлэндээ өөрхөн бие гаднаасаа цас наран тайлдаг шиг уусгаад өөрийгөө бүр гэрэл болгож аваад тэгчгээд одоо миний энэ мах тусан бие бол үзэгдэлтүүд юм аа элэг бие юм тийм ээ хөөс мэт юм миний энэ жинхэнэ мөн чанар бол би одоо энэ саяны гэрлэн бие энэ бол жинхэнэ бие юм гэж тэрэн дээр асар том аш холбогдол өгч тэр гэрлэндээ сайхан юу ч бодохгүй өөр санаа орох юм бол хөөж гаргаад суух их анцтай гэж энэ бие маань түр зур юм штэ ягаад гэвэл 100 жил наслаад байхгүй болох юм байна үстэй үзэгдэлтүүд юм үстэй хумхны тоосны нэгдэл шатаа бол үнс болчих юм тийм үү үхээд илжрээд шороотоос болоод байхгүй болчих юм тийм үстэй тэгээ далай хөсмөд имзэг үстэй нэг эвгүйхэн зогчвол айгуу яваад өгчвөл гэдэг тийм учраас ингээд ийм одоо түр зур юм бид атгалан бариад энийг өөрөө мөн чанар болгоод энэ бие юм гээд тэрнээсээ бол өхөн амьтантаа муудалцаад гомдлол янз бүр болоод асуудлыг чинь эндээс болж үүсгэх байгаа үстэй тийм ээ тийм учраас тэнийг алдруулах энэ тал дээр суух зөвхөн энийг би зөвөр өглөө босоод нэг хийчихэрэг би хэлээд байгаа байхгүй юу тэгээ энийг хийснээр ямар ач холбогдолтой юм бэ ямар одоо ач тустай юм бэ би бодъё л та тийм ээ тэгэхэд энэ миний бие хэсэтгэл суусан нэгдүгээрт энэ сүрэг мэдээллүүдийг энэ сайхан ариус бяцлагч нь угаасаа цэвэрлждэг юм.
Тэгэхгүй биендээ энэ сөрөг мэдээллийг хит их хуримтлуулснаас болоод хүн чинь аль насаа хүртэл хорлож амьдрал утахгүй болж штэ тийм ээ. Тэрнээс өөрийгөө тэрнээс ангижруулах, цэвэршүүлэх, өөрийнхөө бурханлаг тэр сайхан мөн чанар, хүнийхээ эцсийн оргилын мөн чанарыг бас тольдох хэрэгтэй тэр гэрлэн биеэр. Би ийм чанартай, би ийм бол чадна тийм ээ. Надад ийм чанар байгаа. Энийг ингээд байгаа юм гэх мэтлэнгээр түүнийгээ одооноос ахуулж авьяас суулгаж тийм ээ. Өөртөө мэдээлэл сайн суулгаж явах хэрэгтэй. Энээс болж хүний биеийн сэтгэл сэргэн чинь бас тийм. Ус яаж гой мэдээлэлд амилдгүү тийм ээ. Шаан болдгоо, муухай мэдээлэл яаж өгчдгүү. Цэцэг ногоо ургамал хүртэл чинь энэ бүгдийг чинь мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг үстэй тийм ээ. Амьтай амтан биш үү гэдэг нь бүр юу ч хэлэх мэдхээ болж штэ. Байгаль ийм амьд оршин тогтмол. Бидний бие сэтгэл чинь угаасаа тийм. Тэгээд бид нар чинь энэ сайхан сэтгэлдээ зориулж тийм ээ. Тэр сайхан зүйлдээ зориулж бид нар чинь дандаа сайн үлийг хураадаг л байх хэрэгтэй штэ. Энэ хураасан сайн үлээ бид хуримтлуулж амьдралаа хэв маягтай оргуулах хэрэгтэй. Ингээ би үхсэн байхад хүртэл ингэж бясалгаж ингэж яахан ч болсон ариуслсан юм чинь тус болно шүү. Үххэд яг амьд байхад сайн муу сэтгэл чинь цус ус хоёр шиг нийлчихэд мэдгүй нэлээ хүн. Үхсэн хойно зурд үед биеэс сэтгэл сална штэ. Сэтгэл задрал явагдана. Одоо таны багнаас өмнө сурсан мэдсэн бүх юм чинь одоо танд хураагдсан мэдээлэн байгаа сэтгэл хураасан. Энэ болгон чинь өөртөө дуугаар өнгөөр тэгээд одоо ингэж дүрсээр задарч эхэлдэг. Тэрэн дундаас өөрийнхөө сайн муу сэтгэлийн мөн чанар дуу өнгө энэ бүгд танин мэднэ гэдэг бол энэ чинь маш хэцүү. Тэгэхгүй бол дэндүүх датсан юмдаа автагдаад янз бүрийн нам ингээд хэлбэрээр сүнс үлгэх юм бол их доод төрөлд унах барих асуудал эндээс гардаг. Яг энэ үед нь л тэр сэтгэл бүтээсэн тэр бурхан чинь яг тэр биеэр босч ирдэг хэл. Задралтын юм. Хараад өө эн чинь миний бурхан. Би энэний төлөө ингэж зоригдсон би ингэсэн гэ тэ. Таньсан төдийгөөр л тэгэл аврал одуулсан төдийгөөр л бүх сайн сэтгэлээ соронзон төмрийн үрцгийг татах шиг татаад ингээ маш их өндөр сайхан хэмнэлээр төрөлөвлөгдөж сайн хүний бие явах тэнгэр одоо бүр ариус гээрэл төрч болох хэмжээнд хүртэл одоо ингэж хүн ингэж авардаг. Тийм шалтгааны үүднээс бид нар чинь ингэж одоо шүтэн дээдэлж сэтгэлтэйний бүтээгч эрхэмлэг байх нь шүү дээ тийм. Жаахан тот иймэрхүү жоохон анс ч юм уу ийм аргуудаар өргөж тэгж болдог. Тэгэхгүй бол одоо ингээ бид нар чинь өвчин зовлонтой болчдөг. Миний ходоод өвчтөөр ходоодоо байнга муухайгаар бодоод ивэл тий хортой муугаад ивэл чинь яад өөдлөхтэй. Өөдлөхгүй шүү дээ. Улам бүр л муудна. Тэгхийн бол ингэж ариусгаад өвчнээ илааршиж байна гэж бодоод ууж байгаа эм тангаа хүртэл одоо маш сайхан мэдээлэл суулгаад тийм ээ. Тэгээ хэрэглэх юм бол чинь тал дээр эн чинь өөрөө сэргээд баг эмтэн эмгүү шахуу идгээд эн чинь ийм маш тустай юм байна шүү дээ тий. Тэгээд бас сөрөг юмас өөрийгөө бүр цэвэрлчин тухайн өдрийн бүх зүйлийг сайн буйнд айцтэлнэ тийм биз дээ тийм ээ. Хүн өөрөө юм сайхан болохоор сайхантай л холбогдчих угаасаа тэр өдрийнх юмнуудыг сайнтай холбох бүх сувгаа нийтчих юм чинь тийм. Тэгэл янз бүрийн муу сэтгэлийг өөртөө айлуулахаар хор уус юм шиг төрүүлэхгүй хай хийчих хэрэгтэй. Хор уусан хүн хороо арилахгүй бол хордож өхнө үстэй. Биеийн түгээд тэр хүн шиг муу сэтгэлийг дотор агуулаад ивэл бусад муу юмаа дууддаг юм байна л да. Тэг хүссэн хүсээгүй тэгэл тэр шин өөрт ингээд муу нөлөө өгч эхэлдэг. Өөрөө тэрэндээ одоо ингэж хорлогдсон штэ тий. Гэх мэтлэн тий. Ийм маягаар одоо ядаж хоолунд дууж идсэн ч гэсэн залбираа дууж ивэл тэр хоолнд суусан бүх сөрөг мэдээлэл арилгана штэ. Хүн алан шуднагээ бодоод юу ч өгж байгаа юм байли хэм идэхүү дээ. Хааж байсан юм яаж мэдхүү. Тэгээд бид тэр мэдээлэлтэй юм муу мэдээлэлтэй юм ууж идэл хамар амд нь яр гараад хачин мохоо юм болол тэгэл хоолны хордлон морлоо болдог ч юм уу. Гэх мэтлэнгээр нэг бузалтах гэж ярил л да манай харуул. Им энийг юусэн ингээд нэг жаахан ч болсон иймэрхүү юмар ингээ ариусгаад тийм ээ өөр ингээ хэрэглээ сурчих. Тустай байдаг гэдэг. Гэх мэтлэнгээр эн чинь ингээд өөртөө бодогдоод байгаа муу юмыг дандаа сайн дургуулъя бол ямар нэгэн юм сайн зан үлийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Тэр хэвшгээр нөө муу юм оронд нь зайлуулж хайна үстэй. Орон зайг бол. Харамыг зайлуулъя бол яах вэ? Бид өгүүлэх өргө сурах хэрэгтэй. 1000 төгрөгөд харам төрөөдөл 100 төгрөг өгдөг ч юм уу тий. Тэгээ ерөнхийдөө нэг цаарчмын ингээ ойлгох хэрэгтэй байна. Нэг иймэрхүү долгионтой дуу байна да. Энийг арилгая гэхэд бид эсрэг нам долгион гаргаад байна шүү дээ. Тэгээ хооронд нь шингээлт явагдаа дуугүй олчиг бүтээдэг. Тэр юм шиг харам, муухаг, тачаал гэдэг нэг муу сэтгэлийн долгион байна да. Нэг хүч байна да ярьж. Энэний харамын эсрэг нь юу? Нам долгион. Өгүүлэлт. Өгүүл муухай эсрэг нь толимт бэлгүүн байна. Тэрнийг нь бүтээчээр харамч байхгүй, өгүүлэгч байхгүй, муухагч байхгүй, толимт бэлгүүнч байхгүй. Нам гүн буюу савлгааг болчихно. Чөлөөлөлт гэдэг чинь нирван гэдэг чинь гэгэрх гэдэг чинь эсвэл ийм агшин завсар дээр би өөрөө муулж авах. Ийм л арга юм л да. Энийг өөрийнхөө амьсгалаар өөрийнхөө биеийн янз бүрийн явах хөдөлгөөнөөр сэтгэлийн төвлөрлөөр ийм зүйл өөрийгөө хүрдэг аргуудын охин багш хэлэл өгсөн байхгүй да тийм. За баярлалаа. Үнэхээр одоо маш сайхан баг өнөөдрийн битэрийн яг үндсэн мөн чанарт
Төхөр сайхан хариултыг бол өглөө. Яагаад гэвэл бид бол шинжлэх ухаанаа даган баясаж, оюун ухаанаа хөгжүүлж, тарих толгоогоо хөгжүүлж байгаа бол Бурхны шашнаа мөн чанарын тань мэдэж, сэтгэлийн боловсрал, сэтгэлийн хөгжүүлж, жинхэнэ хүн гэдэг заяагаа бүрэн бүтэн сайхан авч явах ёстой байх нэ. Энэ дэр одоо дараагийн нэг асуулт бол ер нь бол ингээд хүмүүс бол бүгд сайн зүйл, сайхан зүйлд шамдаж нэг үеэн бодвол хүмүүс гэгэрхийг бас нэг үеэн бодвол ёстой нөгөө идэх хоол, орох орноо нь бас нэг гайгүй бүтэн сайхан болоод ирэхээр нэг одоо өнгөтэй өдөртэй зүйл тэмүүлж байгаа юм. Тэгээ энэ яг нэг ийм хэрэглээ үүсэж байна л да. Бовдүүлэх яриад үзүүл ингээд нэг ийм хэрэглээ бий болж байгаа дээр толгуурлаад одоо янз бүрийн гадны тийм соёл, шашин одоо элдв юмнууд орж ирж байна. За тэгээд энэ дээр бол одоо сайн муу бөөч үйдэг юм уу гэл янз бүрийн юм дэлгэрч байна. Тэгэхээр энэ өөрийгөө нэг ийм юмнаас хамгаалах одоо арга бол мэдээж бол бас ингээл өөрөө дархлаад тавих хэрэгтэй. Тэрнээс гадна ингээл юм руу гүйж очиод одоо дахиж очсноор эргэж одоо тэрийг олж авахгүй сэвтдэг юм биш үү ч гэдэг юм уу. Хэрвээ буруу бяцлах юм бол тэр хүний одоо далд энерги ертөнцийн эргэж зэрэхгүй янз бүрийн юмнууд бол одоо тэр бяцлагал ч юм уу йогоос болж одоо гэмт тийм айн бол одоо маш эмзэг нарийн зүйлээр ингээл ярьж байна л та. Тэгэхээр энэ янз бүрийн юмд гинт цохиулах. Тэгээ энээсээ одоо өөрийгөө нэг их нарийн мэдлэггүй ч гэсэн хамгаалаад явах нэг тийм торгон шугам нэг тийм ухаан бас байх хэрэгтэй. Хамгийн гол нь юу л та энэ чинь би хэлсэн шүү дээ зөв үзэл тогтсон хүнд хинч худал хуурамчлалыг тулгын хөлөөлж чадахгүй гэж. Тэгээ зэрэг өөрөө л эрүүл сарвал ухаантай байх хэрэгтэй. Эрүүл сарвал. Тий. Тэгээд ямар нэгэн одоо шашин сургаал янз бүрийн зүйлд одоо ингээд өөртөө тохиолдоод тийм ээ. Ингээд бол яагаад гэдгийг бүр алтыг бурхан багш шинж гэж өөрийнхөө сургаалаа хэлсэн тийм ээ. Тийм шиг өөрөө шинжээд үнэхээр үнэн байна уу, худлаа байна уу гэж шалгаад тэгээ үнэхээр тус эрдэм яаж болдгийг, яаж тус болдгийг надад тийм ээ. Энэ болгоныг бүр тодорхой ойлгосны үндсэн дээр хүлээн авах хэрэгтэй л дээ. Энэ бол хувь хүний өөрийнх нь хариуцлага шүү дээ тий. Тэрнээс биш ямар жаахан хүүхэд байгаа биш тийм ээ. Тэгээд ямар нэгэн тийм иш мухаргүй юмд автаад ингээд явж л байгаа бол тэр чинь бас хэцүү шүү дээ тий. Ямар тэр хүмүүс ямар тулгаад юм ямар өгчгүй шийдэж тий. Яг янз бүрийн аргаар оролдох л байх л та. Тэрэнд нь автахгүй байна гэдэг чинь өөр эрүүл сарвал ухаантай байх хэрэгтэй. Тийм л учраас л би ямар ч байсан хамгийн одоо алдаагүй хамгийн одоо шилдэг тийм ээ. Одоо зөв зам юу байх гэдэг бидний өвөг дээдсийн л сонгож авсан энэ сайхан үнний сургаал тийм бурхны сургаал түүнийгөө өөрөө ном ёсоор сайхан мэдээд тийм ээ. Учир шалтгааныг нь ойлгоод амьдралдаа өргөөж нь авдаг. Яг юм хэрэглээ болгож хэрэгэлдэг тийм ээ. Ийм байдлаар тусгаж аваад тэгээд бусад зүйлсүүд яг бусад янз бүрийн сайхан сургаал номуудаа сонсч болдгоо яг. Тэгээд өөрт нь хэрэг болж л байвал яаж хэрэг болж байгааг нь ойлгоод авчихвал юм бол асуудал байхгүй. Хамгийн гол нь бид мэдхгүйгээсээ болоод шинжлээгүйгээсээ болоод янз бүрийн одоо мухар сүсэг ич хидэнд найцнаасаа болоод тийм ээ. Өөрөө тиймэрхүү одоо эвдэж тийм гал руу нэгсэн доо ангал руу унах тийм ээ. Энэ бүх зүйлд тавьчихад байгаа юм л да. Тэгэхгүй л энэ хорвоо хэцүү шттэ. Мэдхгүй л хорвоо чинь бид түмэн мянган үхлийн хотоос нь бид яг үндэ хөл тавьчих хүн бол тий. Ерөөсөө л бүх юм тий. Бид мэдэхгүй шүү дээ. Нэг мэдхэд нэг хүн сайн болсон. Ямар үйлээр сайн болсноо би мэдэхгүй. Айгуул тэгэл хүн чинь биеиндээ сайн болох чинь урд насны үр төлөөсөөр ч юм уу эсвэл амьны үр төлөөсөөр ч байдаг юм уу буйнаар ч юм уу сайн болж болно шүү дээ. Тэгээ суудсан өнөө буу юм болдог. Биеийнхээ зодод нүдээр алчих гал. Тэгэхээр тэрний буруу энэний буруу болдог. Тэгээд шин тэгээд биеийн зурлага шинжилээд ямар үйл явцснаа мэдээл тий. Энэ чинь бас цаана тэрээс нь хамгаалдаг арга байна шүү дээ. Эрүүл сарвал ухаанаар тий. Тэн биенийгээ алдаг үстэй. Амьны өр төлөөс сайн болчиход суусан эхнээ нөхрөө биенийгээ алчдаг ч гэх юм уу тий. Энд чинь аюул байхгүй юу? Тэгэл одоо ингээ нэг мэд хүүхэдтэй болцсон. Хин ирсэн бүү мэд. Гарсан нэг эрэгтэй эмэгтэй нэг танихгүй нөхөр гихт ороод ирсэн тий. Яг харахгүй яг өөрөөс нь ясмахны тасраа гэж байж байгаа болохоос биш. Яг үүний хэрэг дээр өчнөө олон үр хүүхдүүд чинь урд насны өр төлөөсөр хүүхэд нь болж ирээд тийм үү ээж авгаа алах гэж идэх ч юм уу ирлэгээр эсвэл хамаагүй минь өр төлөөсөө ирээд өгөрөж хоосруулах ч байдаг юм уу буйнаар ирээд тэтгэд дэмжигч байгаа юм уу те мэдэхгүй шүү дээ. Тэгээ энэ болгоны чинь мэдж байрж буйнаар хүүхэд авдаг аргуудаа мэдээ ч юм уу юм болгонд ийм байдаг байхгүй юу. Тэгээ мэдэхгүй байна гэдэг нь угаасаа бүгд аюул байгаа ч тий. Тэгээ хүүхэд нь гацхалд манай хам би ямар биеийн төрөөснөөс санааг нь төрүүлээгүй гэдэг өөрөөр цайлгадаг тийм ээ. Тий их мэдлэнгээр энэ мэдлэнгээр өсөө ингээд энэ бүгдүүдийг ингээд мэдээд авчихвал юм бол ерөөсөө тэгээд бол. За ингээд бүх юмны дээд бол мэддэг танин мэдлэг. Ямар нэгэн юу вэ шүү тий. Мэрэг төлгөний ч хэрэг алга. Одоо манай хойнлыг мэдэн штэ малчны. Энд чинь одоо энийг зурхаан зурлагаас нь зураал 100 жилийн дараа тэдэн сарын тэдэн сар хөвтнэ гэдэг ч юм уу. Анхны нарт тэдэн цаг чаргаас ингэж шингэнэ гэдэг ч юм уу. Анхны цас орно гэдэг ч юм уу.
Яг тэр цагтаа л орно шүү дээ. Одоо бид хонжоогоо хараа мэдж байгаа үстэй. Өнөөдөр шинэ ухаанаас зүрхгүй байгаа үстэй. Тийм байна уу? Тэгэл баг. Тэгтэл одоо ингээ бид нар чинь хүний шинж явна шүү дээ. Хүний дотоод сэтгэл нь гадна биеийнхээ бүр хэлбэрийг бүтээдэг. Та яагаад одоо бид хүн юм бол яагаад адилхан байж болдгоо тоосгоны хэвэн хийцэм шиг бүгд өөр байгаа шүү дээ. Дуу нуур, хэлбэр нь өнгөн, зан ааш, нүд хамар, гарын ялганы хэ бүгд өөр байгаа үстэй тийм. Энд чинь бидний сэтгэлийн хүн болох буян хураасан болоод сэтгэл тураагдсан үйл чинь өөр учраас тэрүүгээр бидний бие хэлбэр, дуу аваа, зан ааш бүхэн тогтож байгаа. Тэрүүгээр нь хараад та ийм заяата ийм юм байна уушаад байгаа байхгүй юу тийм. Тэгээд өнөөдөр байж байгаа хувьсэл өөрчлөлт үйлээр нь тийм та ирээдүйд ямар үйл хурааж байгааг хэлж болно тийм. Тэгээд газрын доодох хүч чинь гадна хэлбэрээ бүтээдэг. Тэр хэлбэрээс нь дотор талд нь юу байна, яа тогсныг шинждэг. Энд чинь бүгд үнний ухаагдсны майхтар. Одоо бурхан багшийн одоо хувь хэмжээний онлоо шүү дээ. Таны одоо нэг би өөрөө чинь нэг төөгний хэмжээг аваад одоо би тооцоо хийгээд зурхад би нэг 40-50 минутын дотор би таны бүр өндөр өргөн тийм ээ. Гар хурны чинь тойрог мориг зүрх илэг дотор ихний хэмжээ би бүгдийн тооцоолоод гаргана. Тэгээд тэр бол зүрхгүй тийм. Тэгээд энийг өнөөдөр шинжлэх ухааны ямар ч машинаар тооцоолж гаргахад үгүй мөн хэцүү дээ. Гэтэл ийм хялбархан тооцоонд хийгээд өчгсөн энэ ухаан гэдэг чинь ийм сонирн байх шүү. Энийг л мэдчихэл юм бол тэр үтгэл одоо дууны ухаанд нэвтэрсэн хүрээний их гівш хаалгын хүнд огшоход алга дармад алд хэрийн төмөр гуй зогсож явах юм тайлхэд хүрд байнугаа зогсож явах жишээ. Хүний чинь бүр дуу аваагаар амьтдын аягцаас урмуул цэцгийн ургалтаар нарны урга шингээр хүртэл тэр өдрийн жилийн бүх юм шинждэг. Энэ чинь нана мэдлэг юм тий. Тэрнээс биш ямар нэгэн тийм гинт одоо мэдүү тийм бол тий ер нь бол бүр үнний ухаанд нэвтэрсэн хүн бол яг бүгдийг хараад болгоодог бол тэр бол тусгай юм. Яг энэ дээр ургуулад асуух дараагийн зүйл бол боддын шашинд бол одоо чойжин буулгаж, бэндэ буулгаж, тэрэнд нь одоо үнэхээр хүмүүс тэмүүлж эсвэл бөөнөр бол одоо онгод буулгаж, тэрнлүүн тэмүүлж ингэж нэг өсөг том давлгаа бол одоо бий болчлоо л да. Тэгээд энэ бол далд ертөнцийн янз бүрийн бужигнуулж үйд юм уу? Бидний 3 хэмжээсээс цааш харж чадахгүй байгаа 4-5 хэмжээст одоо том гагнасын салгаж үйд юм ингээд аюул занвал ер нь нэг цөв ихтэй гээл. Тэгээ ягаад ч юм өнгөрсөн жилийн бас судалгаа бодлогоор цаг усаар 13 онд энэ цаг усаар утсан улсуудын тоо энэ төр бол өмнөх жилүүдээс харьцангуй их байна гэнэ л дээ. Тэрэн дээр дандаа ингээ үүлийн төвчлэл ингээл хүмүүсийн зүгээр ам яриа ард түмнэл ярьж байгаа. Энэ өстой нэг буурам хийгээл яваад байсан энэ жил ингэчлээгээл ингээл нэг тиймэрхүү яриа байна л да. Тэгэхээр энэ одоо хүмүүсийг зориуд эвдэж одоо тэр иж хэд ч юм уу тийм нэг бурхны шашаа аль ч юмны нэг одоо болохгүй юмыг гаргаж ирээд тэрнгээр тоглох гэсэн санаа байдаг юм уу? Ер нь энэ лүү ингэж тэмүүлж байгаа энэ ингэж хүчээ авч байгаа нь бас юутай холбоотой? Ер нь бас энэ нийгмийн яадаг юм бол да нэг тийм шилжилт өөрчлөлтийн түнд тийм ээ энд зэм бас гардаг юм шиг байна шүү дээ тий ажиглаж байгаа тий одоо бид нар анх 90 онд чинь яармагч нь юу боллоо тийм сонслогийн гүрний тэнд жижигхэн одоо хүмүүс гараал тийм ээ телевид мэлүүд хурц зургийг авна гэж яваад тэгэл гариг маргийнхны онхон сууд нисээл тийм ээ тэг бүр хүмүүс биесээ гал гаргаж байна тэг бүгдээр ингээл янз бүрийн юм их болж лээ л да энэ чинь ганц Монгол биш л дэлхийд яриад одоо хүртэл бас ингэж энэ бас бужигнаал байгаа ч тийм. Тэгээд энэ яг зүгээр улс орнуудын батны хувьсэл өөрчлөлтийн явцын дунд нэг бужигнадаг юм шиг байна тийм. Тэгээд яваанга тэгээд энэ маань цэгцрээд тэгээд намжаад үнэ худалны ялгараад дараа өнгөрсөн бид нар юм ямар ч юмд итгэж бужигнаж явдаа гэж боддог ч юм уу тийм ээ. Тийм шиг байна шүү тийм. Яваанга тэгээд энд цэгцрэх баха. Хамгийн гол нь хүмүүс өөрсдөө л хариуцлага тавих хэрэгтэй шүү дээ. Тийм. Бурхан багш ингэж хэлсэн. Ер нь бол өөрийнхөө тэр сургаал номууд эднээс сайн айлтж хаад би та нарт нэг гартаа нэг навч өрөөд миний айлтсан ном бол ганц навч төжийн ном шүү гэж. Багшийн гарт байгаа навч ганцхан ботонд байгаа навч бол тоо томшгүй гэж. Аль нь шавнараас асууад тэгээ миний мэдсэн юм бол ботонд байгаа навчтай адилхан гэж. Бүгдийг би болгоосон юм тоймог мэдж байна. Гэхдээ би танарт ганц навч төжийг зүйл хэллээ гэж. Миний хэлсэн замаар танаар замнах юм бол нэгэн насандаа та нар хүн болсныхаа хэргийг гаргаж бүрэн чөлөөлөгдөн бүрэн гэгээрнэ орчлонгийн энэ хүлээснээс бүрэн сална гэж тийм. Тэгээд дашрамд нь бутанд байгаа навчтай адилхан энэ олон мэдлэгийг олоод авчих юм аа гэж. Тий. Яагаад тэр бутанд байгаа навчийн мэдлэгийг хэлсэнгүй л хэрэггүй мэдлэг гэсэн. Хэрэггүй мэдлэг. Хэрэггүй мэдлэг гэдэг нь хадаа явахтай амь зуухал мэдлгүүд ба шүү дээ тийм ээ өнөө маргаашийн. Бүрэн өнөө өөрийн чөлөөлөх гэгээрэл төрөх хүн гэдгийн эцсийн хөгжилд нь хүрэж чадахгүй зүйл учраас номлог. Тийм зүйлээр номлоцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар иймэрхүү айхтар алсыг харж тийм ээ. Үгийг хэлэхдээ 7 бодож байд нэг хэл.
огтлохтой урт долоо хэмжүүд нэг огтоороо гэж манай өвөд эцэг үг биш үү тийм. Тийм шиг өөрийнхөө сэтгэлийг хянаад хүний хэлж байгаа юмыг хүртэл бодоо тийм ээ. Тэгээ би орох уу, орохгүй юу? Зүв байна уу, буруу байна уу тийм ээ. Энэ бүгдийг л сайхан ялгаж салгах, сайхан ухааныг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ хэл юм бол ерөөсөө юунаас ч яах хэрэггүй тийм. Нийгэм яаж хямарж яасан ч ямар ч юм болж исэн тэгээд ерөөсөө энэ 1-2 жил битгий хэл ирэх энэ нас битгий хэл ирэх өөрийнхөө насыг үл сайхан болгох. Тийм их хүн болгоны гарт байна шүү. Тийм сайхан болцоотой, ийм сайхан одоо хүний биеийг авчгаа тийм ээ. Бусдын тоглоом золиос болж хууртагдаж тийм ээ. Тэгээд дараа нь тэндээ нэг гомдоо тэр намайг ингэчлээ гэдэг ч юм уу. Янз бүрийн байдалд эн чинь өөрийн хариуцлагагүй л асуудал байхгүй тийм ээ. Тэхгүй шиг л байхыг л хичээх хэрэгтэй. За баярлалаа. Цэнхэр дэлгэц бол айл болгоны хойморт урилгагүй зочилж байдаг зүйл. Тэгээд нэвтрүүлэг маань одоо жаргаж байгаа энэ үед бас нэг энэ телевизээр одоо энэ цэнхэр дэлгэц цасарж байгаа энэ төлгөөнөөр хортой мэдээлэл, хогон мэдээлэл их тарааж өгнө гэж ард түмэн их гомдолтой. Яг саний таны ярьдаг. Тэгэхээр энэ мэдээллийг ялгаж сурах энэ хортой хогон мэдээллээс одоо өөрийгөө хамгаалагч үү юм. Эсвэл ийм мэдээллийг одоо зориудаар тараах энэний цаана одоо нийгэм үүсэж байгаа янз бүрийн аюулч үү юм уу? Сая бол өнгөрсөн 20 хэдэн жилд улс орныг хамгийн бужигнуулж доройтуулсан улсууд бол сэтгүүлчид гэж бас нэг 2-3 айхтар улсууд бол хэлжил байна л л дээ. Тэгэхээр бид нар бол үзүүгээр нь сэтгүүлчид би өөрөө сэтгүүлчүүний үед бас энд эмдэглэж जैन. Тэгэхээр ер нь бол энэ мэдээллийн буян гэж байдаг бол энэ телевизээр нь юу цэнгэр дэлгэцээр хүн юу үзэх хэвтэй юу түгэх хэвтэй хортой хогон мэдээлэлүүд ямар хор нөлттэй зүйл байдаг юм бэ гэдгийг нэг сайхан ойлгуулж өгөөд нэвтрүүлгээ жаргаая. За ер нь ганц сэтгүүлчд гэдэг юм байхгүй дээ. Ерөөсөө л манай одоо ер нь бол улс орныг авч яваа тийм ээ. Одоо хариуцлагатай төрийн түвшээр би ярив та. Энэ түвшээд бол үнэхээр бид итгэд найдаад сонгогдсон байна тийм ээ. Энэ хүн бол ард түмнээ өөрөө ядаж нэг хүүшгээ хайрлж тэднийг сайн сайхан байлгахын төлөө өөрийгөө сайхан зулж чаддаг тийм сэтгэлтэй байх л юм бол тийм ээ. Тэгэл эн чинь бүх юм чинь сайн сайхан явагдана шүү дээ. Тэгэхгүйгээр харин эсрэгээр нүн хүн болоогүй хүний хэрэг бид нарт тэгээ сонгочих юм бол эсрэгээр авах хэвээр юу хоныг чонд хадгалсантай адилхан тийм ээ. Өөрийгөө сайн сайхан болгох, өөрийнхөө төлөөд энэ бүх зориг хэрэглээд ард нь нөгөө их сайхан амлсан нөгөө ард түмнээ үл тоогоод хэцүү байдалд оруулахаас ихгүй. Тэг бодож чадахгүй байна л да тийм байдалд хүрэх. Энэ бол аюул юм. Тэгэхээр энэ маань бол өөрийнхөө тэр ийм өндөр түвшинд очисон хариуцлагад очисон хүн хийсэн нэг жоохон зөв үйлдэл нь баг чигтийнхэн буянтай өөргөн өндөр дээш нь татах. Одоо маань хэдийнхэн баг хэдэн 10 жил ном үзэж шүүэтэй хурах буйныг түүхэн тал дээр хурааж байгаа байхгүй. Тийм болцоотой. Тэгэхгүй өөрөө хийсэн буруу үйлдэлээс болоод асар их одоо тийм хилэнцгийг хураагаад харин өөрийнхөө бүр тэр сайхан буйнаа бараад ингээд дуусах аюул байхгүй тэр. Тэр шин хурц мисээр тоглож байгаа улсууд шүү. Тийм байна. Тэнтэй адилхан сэтгүүлч нараас адилхан шүү дээ тийм. Сэтгүүлч нар маань өөрөө хүн олонд эдний явуулж байгаа олон тоотой хэвлэгдэж хүнд хүрж байгаа тэр зүйл л биш тийм ээ. Тэр зүйл маань олон хүнийг сэрч ойлгуулсан, зөв сайханд урайлан дуудсан, ард түмнээ нэгдэн нягтруулсан тийм ээ. Тэгээ муугаас сэрэмжлүүлсэн, сайныг баттгсан тийм зүйлийг л тэр хүмүүс хийж санаж явах юм бол тэдний бичсэн тэр юм хэдэн 100 мянгаар хувилагдаад би одоо ганц хоёр хүнтэй уулзаад ярьдгаас сэтгүүлч нарын баг нэг удаагийн бичсэн юм нар түмэн хүн төрн үсттэй байна тий. Алангуй таны энэ бол бүр одоо онцгой шүү дээ тий. Тэгэж их буян хураах ажил шүү дээ тий. Тэгэхгүйгээр ямар нэгэн муу юм хөөцөлдөөд юм уу хэн нэгэн хүний хорлох гээд юм уу одоо буруу тэр матгаар ч юм уу одоо ингээд бичээд ингээд нэг олон хуваар нь тараагаад тэр хийсэн үйл хэн хураах. Тэр хүн өөрөө л хураа шүү дээ тий. Тэр сэтгүүлч өөрөө хураа. Тийм шүү дээ тий. Тийм учраас энэ бас аюул юм тий. Түүнтэй адилхан ерөөсөө эмчтэй адилхан бүх мэрэгчлүүд адилхан шүү. Өөрөөхөө хийж бүтээж байгаа ажилдаа хүнд хэрэгтэй зөв байх талаас нь хандах хэрэгтэй. Тий. Ганц сэтгүүлч гэдэг ах юм байхгүй. Ерөөсөө маань хэд бүгд адилхан тий. Би өөртөө одоо шашны аймаг ашиглаад хүн амьтан сүрдүүлэлийг л одоо ингээд тэгин шүү ингэ шүү утга учиргүй мэрэл бас аюул биз дээ тий. Хөөх тий. Харин зөвийг нь ойлгуулад ингээд явж л байл гэж болоо шүү дээ тий. Тэгээд энээрээ сайхан бол. За баярлалаа. Ингээд морин жил гарч байна. Тэгээд монголчууд морин жилд олон сайхан түүхэн үйл явдлуудтай золгож байсан учраас та бас гарч байгаа морин жилд монголчуудын хувьд ямар байх цаанаасаа бэлэг өрөөл байгалийн тийм бишиг буян байгаа вэ гэдгийг сайхан хэлж өгөөд морин жилийн сайхан өрөөлийг Бахуралд Эрдмийн чуулганы олон мянган үзэгчдэд хүргэж нэвтрүүлгийн маань сайхан жаргаана уу. За тэгээд яхаа юу эзэн хичээвэл заяа хичнэ гэдэг юм аа. Тэгээд сайн амны төлөө өөрөө сайхан хичээвэл санаа сайн бол заяа зүгөө гэж сайн санааны үзүүрт сүү тос тийм ээ.
Гэх мэтлэнгээр ийм учраас ганц энэ морин жилдээ биш өөрийнхөө хүн авсан энэ сайхан бие мөн чанарыг нь сайхан олж агшин агшнаар энэ сайхан одоо ариуслын төлөө одоо өөрийнхөө амьдралдаа жаахан жуулсан гэрэл гээтэй зүйл дээр одоо хичээж сайхан яваараа л гэж ерөөл төвшүүлээ да. Энэ эрүүл сарвал мэдлэг энэ сайхан зүйл маань биднийг одоо хүн битгий хэл тийм ээ. Одоо энэ бүх төрлийн маань сайн сайхан болох юм шүү л гэж ерөөл тавья. За баярлалаа. Тэр үеэр бол бат сайхан уршуултгай. Ингээд багваралд Эрдмийн чуулганы маань хойморт Монгол Улсын соёлын гай устгалтан бурхамжлам халхуугийн бүр батгай өргөдөн та бүхэнд үнтэй сайхан санаа бодлын гүн ухаанаар хэрхэн соён гэгэрүүлэх тухай чин сэтгэлийн халуун яриаг дэлгэлээ. Тэгэд ирж байгаа он жилүүд монголчуудын хамгийн соёл гэгэрэл мандан бодлын он жилүүд урд байгаа учраас монголчууд маань босч өндийж оюун санаа зүрх сэтгэлийн хувьд гэгэрэх болтугай гэж үнэхээр чин сэтгэл яриа дэлгэлээ. Тэгээд нийслэл хотоосоо хол аглагийнхаа хийдэд ном баримтаглаж олон зүйлтэй ноцолдож сууж байгаа ч гэсэн цаг зав гаргаж үзэгчдийн маань хүндэтгэж ирсэн танд баярлалаа. Тэгээд соён гэгэрүүлэгч телевизийн мэрэгдийн зөвлөлийн гишүүн Төртиас хаадын сангийн тэргүүн дуун хөрвүүлэгч Дугур Сүрэнгийн гүн үйлсийн хамгийн сүүлд гаргасан Шихийн хутаг Монголын нууц товчоо зохиогдсон түүх хэмээх бодгонд хангалсан шинэ ном дэлхийн 76 орноор аялсан Монгол Бадарчин Амаягийн цоо шинхэн ном дэлхийн нөгөөдөр хэмээх бүтээлүүдийг танд барьж байна. Ингээд мөн Соён Падаг компаниас танд бас энэ хүр хорхон шившээр шүлсээр нэгсэн их аюу шатгийг сар шинийн босгон дээр барьж байна. Тэгээд таны олон ажил үйлсэд хамгийн сайн сайхан бүхнийг өрөөж байна. За баярлалаа. Соён гэгэрүүлэгч телевизээс Монголын ард түмнийг цэнгэр дэлгэцээр соён гэгэрүүлэх бодлогын хүрээнд 4 дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа багваралд Эрдмийн чуулганы 142 дахь дугаар энэ хүрээд жаргаж байна. Хиймэрлэг Монголын тэнгэрлэг сайхан ард түмэн та бүхэн соёл гэгэрлэр сэргэн мандаж ирээдүйн он жилүүдэд улам хүчрхэгчийн өрөөл тайлбарж байна. Дараагийн дугаараар эргэн уулзаж эрдэмтэй хүмүүс олон сайхан соён гэгэрүүлэгчид дэвшилтэд цэхэднүүд энэ цагийн гайхамшигтай улсуудтай учран золгох багваралтай тагаан үргэлж хамт байхыг та бүхэнд хүсэж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа түр баяртай үзэгчтэй.